сайн байцгаана уу? Өнөөдрийн B9 хар хорин подкастын маань 3 дахь дугаар инхүү эхэлж байна. Гайхалтай. За ингээд үзэгчтэй болон салбарынхандаа B9 гишүүдтэй хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч нартай бүгдээр энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний подкаст амжилттайгаар 3 дахь дугаар зөв? Тийм. Би нэг айгүй олон подкастт очиод ороод байгаа болохоор. За тэгээд зочдойгоо танилцуулаад эхлэе тийх үү? За өнөөдөр манай зочин амирт бол Clarity Institute-ийн одоо үүсгэн байгуулагч за нөгөөдгөө мартсан. Ямар practitioner вэ? Somatic experience practitioner. Би нөгөө жоохон англи хэд маань монгол хэл болохоор ойлгоорой. За ийм мундаг зочин ирсэн байна. Тэгээ одоо Монголд бас байдаггүй, суурин байдаггүй тий. Канад улсад ажиллаж амьдардаг. Тэгээ Монголынхон хүмүүст аюу гоё энэ сэтгэлийн тайван байдлыг энэ бүх амьдралын тэнцвэрийг олоход нь одоо зохистой энэ гоё үйлсийг хийж ирж би ойлгож байгаа. Өнөөдрөөс энэ подкастаараа дамжуулаад суралцах гээд хамтдаа ингэ суужаад баяртай байна. Урилгыг хүлээжсэн баярлалаа. Баярлалаа. За хоёр дахь зочин маань тийм гоё бүсгүй байдаг. Тэр B9 каракорм салбарын гишүүд те бүгдээрээ энэ суужаад 5 хүмүүс тавлаа. За тэгээ манай завхаа захирлал 10 хэд хэрэг хэлчихлээ. 6-0 манлал дээр ерөнхийлөгч, 4-0 дээр дэд ерөнхийлөгч. Гайхалтай. Хийдэг бизнес нь юу вэ? Сабаглаа бодол гэлгаруудны үйлдвэрлэлийг, импортыг орлсон үйлдвэрлэлийг Монголд эрхэлдэг ийм бизнес эрхлэгч байна. Үнээр гайхалтай. За ингээд хоёр зочин байгаа. Би одоо боломжоо хөвж байгаа удахгүй яриулнаа. За манайх өнөөдөр анзаарч байвал зочин хөтлөгч маань шилжигдсэн байгаа. Blue Clothing Studio бидний мэдхээр Blue хувцсны брендийн айл болгоны шүүгэнд нэг шиг Blue-ийн цамц юу лээ? Мөн Blue шүүгээ бүрт Blue хувцс. Яа. Шүүгээ бүрт Blue-ийн хувцс урайтай энэхүү компани үүсгэн байгуулж ирсэн байна. Та товчхон хөрийгөө 20 секунд явах уу? Ер нь тийм формат нь тэгээд байгаа байхгүй. B9 соёл бас хэрэгтэй шүү дээ, тий. Гэрэл жолоогтой ихтгэс оюун бүтээгдэхүүн худалдаа үйлдвэрлэлийн категори Blue Clothing Studio-ийн үүсгэн байгуулагч захирлаар ажиллаж байна. Гайхалтай. Сая төгсөө захирлал зөвхөн надад зориулж ярьлаа. Зүрхэнд орж байна. За мэдээж манай хонгороо, продюсер, хөтлөгч өнөө битээр ингээ хөтлөгөөр байгаа. За одоо шууд ингээ. Үндсэн бид нар 3 асуулттай. За одоо манайхыг 3 дахь үзэж байгаа үзэгчдээ бол мэдж байгаа. YouTube дээр нэг олон үзэг байгаа тохиолдол. Нэг алдартай подкаст гэдэг шүү дээ. За фэнүүдтэй хандаж хэлэхэд мэлгээд. Хэдүүлээ нөгөө хэн болохыг хүсэж байгаа дүрдээ орцгоё. За бидний үзэж байгаа хүмүүсд мэдж байгаа ер нь нэг юм өнгөрсөн одоо түүх гэх юм origin гэж ярьдаг те. Бизнесийн эхлэл нэг асуудлыг шийдэх гээд бид нар бизнесийг эхэлсэн байгаа. Нэг гоё хүсэл мөрөөдөл байгаа. За тэгээд одоо цагт нь болохоор ямар олон дамжилтууд байна, бусдаа өгөх зөвлөгөө, мэдээлэл. За тэгээд ирээдүйд юу тэмүүлж зорж байгаа вэ гэдэг ийм 3 цагийн хэлхийн дээр явагддаг манай подкаст. За юм байгаа. Тэгээд тэрнээс урьдаад нэг асуулт байна. Одоо манай үзэж байгаа хүмүүс таныг Монголд ирсэн шалтгааныг миний мэдхээр түрүүжил та бүхэн чинь энэ жилийн ихэр жилүү Вьетнамд ингээ монголчуудыгаа ураад яг энэ хүү ретрит гэдэг арга хэмжээг хийгээд маш олон захирлууд, маш олон одоо бизнес ажилдаг хүмүүс, за мөн хувийн болон төрийн секторт энэ хүмүүс очиж айгуу гоё юм мэдрэмжийг авснаа надад хуваалцсан байхгүй. Тэгээ миний бол одоо FOMO хөдөлж гисэн явж байгаа. Тэгэхээр та нэг юм энгийн үгээр хүмүүст ойлгох байдлаар хийдэг ажлаа энэ удаагийнхан бас арга хэмжээг нэг одоо тайлбарлаж өгөөч дөхөө. За. Би олон улсын зэрэгтэй коуч, Somatic practitioner тэгэхээр мэдрэлийн тогтолцоо, тэгээд тэр дундаа хүний нарийн хүртгүү мэдээлэлтэй ажиллаж байдаг. Тэгэхээр бүр ингээд гүнээс гүнд байдаг sensation тийм ээ хүртгүү мэдээлэл одоо манайхан бэвшна гэд мэдж байгаа тийм бэвшна ч ингээд нарийн мэдээлэлтэйгээ нарийн мэдрэмжтэйгээ ажилладаг мөн үү. Тэгэхээр түүнтэй ажиллах нарийн мэдрэмж дээр бугалсан байгаа тэр трауманы тогтооц энергийн гацаануудыг ингээд байгаагаар чөлөөлж өгдөг. Ингээх үед хүний амин эрчим нь энерги нь ингээд илүү их дээшлээд амьдралд одоо амьдралаа бүтээх, ажлаа зохицуулах, гэр бүлээ авч явах дээр илүү их энерги эрчим хүчтэй болж өгч байдаг. Тэр нэг үгээр бол би танд илүү их энерги илүү их эрч хүчийг бэлгэлэхийн тулд энэ ажлыг хийдгээ. Гайхалтай. Илүү их эрч хүчтэй болцгоо. Бидэнтэй цуг байгаарай. Саяны нэг танилцуулгын дотор нэг юм асуулт тодруулахаар үг гарч ийн л да. Retreat гэж юу гэсэн үг вэ? Retreat гэдэг бол ухрах гэсэн утгатай. Ухрах. Англи хэл дээрээ тийм ээ. Тэгэхээр бид нар чинь нэг юм нийгмийн хүлээстэй хүлээлт нэг энэ одоо захирлууд олцохоор чинь бөө ажлын ингээд хүлээлт хариуцлагууд байдаг тийм. Тэр хариуцлага донд орчхороо нэг л мэдхэд ингээл нэг одоо зүйлээ тавтаал амьдрал би хаана байгаа юм миний амьдралын утга учир баяр хөөр хаана байгаа юм бүү мэд те
одоо гэл урагшлахаас үр замгүй. Нэгэнд энийг эхлүүлсэн дуусахаас үр замгүй тий. Тэр retreat гэдэг бол яг завгүй амьдралаас нь хүн бүтээгч нарыг сугалж авч жагаад тий ингээд утас шурмсгүй тий бүр заавал гадаадд хийн гэдэг нь ингээд гэртээ уйлаад очих боломжгүй тий бар зогтоод очих боломжгүй ингээд тусад нь авчирч жагаад тэгээд яг өөртөө нь уулзалдаг. Одоогийн байгаа бидний нөгөө завгүйгээд итгэцэн темп хэмнэлээс гаргаж жагаад уулзуулж ийн гэсэн үг шүү дээ. Маш сонирхолтой. Гоё одоо ингээд би харахаар бүр гэрэлдээд байна шүү дээ. Ямар гоё юм те нэг би бас юм болмоор. Аюу завгүй бүгд байгаа учраас энэс суралцмаар ингээд тоор маань оролцогч нараас зочдоос яагаад ихэлсэн талаар нь гоё өөр өөрсдийнхөө асуугач тахв. Би анх нөгөө нэг 2013 онд профессионал бяцлал суужсан байхгүй. Тэгээ хүмүүс гэтээ ойлгохгүй нөгөө 10 хоног чинь бид нар чинь нөгөө уцсгүй хинтээж ярихгүй нөгөө хүнийхээ нүд рүү ч харддаг байхгүй юу. Ягаад гэвэл хүний нүдэнд амар асар их мэдээлэл явагдаж идэг. Ингээ харж байгаа юм бол энэ хүн нөгөө амжилт ер нь захирлуудын нүд рүү харахад ер нь амжилттай явж гэнэ амжилтгүй явж гэнэ гэдэг ерөнхийдөө бас унших ерөнхийдөө амар бүрэн боломжтой. Ямар асуудал байна вэ? Чигэд амар амжилттай нүд байгаа. Тэр чинь тэгж гарагддаг байхгүй юу. Тэгээд одоо би яаж Таны нэг үт амжилттай нэг үт амжилттай байх юм. Тийм. Тэгээд нөгөө нэг 10 хоног ингээ яачаар хүнд амар шалтгаан гарч ирсэн мөлий хармаар санагдаад. Би гэрт нэг юм ажилтай штэ. Би ингээ юмаа ингээ гэртээ ингээ хиймээр байна. Би юу нэхгүй болохгүй гэл тэнгууд багш гэдэг. Суужи гэлээ. Тэгэл нэг дөрөв төгшүн дээрэл амар ингээ хөнгөрөөл ингээл нэг амар гоё болж эхлэв. Тэгэл за угаасаа ингээд байх хэрэгтэй юм. Ингээл би сул тавьчихад тэр өдөр хоногуд амар гоё өнгөрт юм лээ. Ингээл яагаад би энд ингэдэг гэл нөгөө нэг амар бодол дундаа нөгөө нэг орчхороо тэгдэм байлээ. Тэгээд профессионал бяцлал хийдэг байхад би юу амар хөнгөн байсан юм билээ. Тэгээд нөгөө бяцлалаа хийхгүй бүр амар хүн дээрээ нодлон би 12 сард эхлээд нөгөө сэтгэл готролд ороод уцаар их травматай болсон гэдэг түрүүний юм дээр. Тийм нөгөө яг нөгөө ажлаас хашрах хам шимж өччөн гэх юм уу да тийм. Над руу ингээ хүмүүсийг ярих юм бол би яхад ингээд шууд видео кол хийгээд ороод ирж байгаа юм болоо ингээ айдаг баг айцтай заяа. Намайг хэлээд байхгүй. Би шууд видео кол хийгээд орчихсон. Одоо гайг болсон. Гэтэ тухайн үед яг тийм. Амьдралтаа ганц ч бяцлал хийж үзээгүй над ч хүмүүс одоо яаж амьдрэх тах юм бэ? Гэтэ нэг уучраа олоо л байна. Өнөөдөр аягүй азтай момент төхөж байгаа. Харин би нэг нэг юм асуумаар байна. Одоо тэр 12 сард ингээд сэтгэл готрол амар орчлоо гэж байна шүү дээ. Тэгээ яаж гарч ирсэн? Тэгээ би нөгөө сэтгэл готролд ороод бүр ингээ ажиллаж хийхгүй ялангуяа маа нөгөө нэг эд сезоны үе биш байсан болохоор би шууд гэртээ бүр ингээ гармааргүй санагдаад тэг ямар нэг юм надад ингээ бүтээх ингээ нэг юм дутуу юм шиг санагдаад байхад би 3 өрөөнийхөө за том өрөө нөгөө нэг галтгоогоо бол арай дийлэхгүй байгаа нөгөө бас хүмүүс орж ирж гэж байгаа. Бас өрөөнийхөө бүх абонуудыг хуулж авангуудаа хүүхдүүдтэйгээ зөв абоогоо ингээ шууд бодог авангуудаа өнөргүй тэгээд хүн эдсэн ч ямар ч аюулгүй гэсэн тийм бодог гэдэг. Тэрүүгээр ингээд өрөөнүүд айлс шууд бодог эдсэн. Тэгээ бодогнуудаа ингээд тэр нөгөө бид нар чинь мэрэгжлийн биш учраас амар өсөрч мөсөрч наалдах маалдах юм асуудал гарах учраас аюулгүй гэдэг бодод. Тэгээд ингээд хүүхдүүдтэйгээ ингээд будаад ингээд яасан чинь амар нөгөө нэг заавал амьдрал юм цэв цэвэрхэн цав цагаан ботой байх хэрэгтэй гэдэг нэг юм хүмүүс нэг юм бодолтой дээ чинь. Тим юм чи алга болоод ингээд өөрсдийнхөө өсөж байгаа мэдрэмжээрээ зураад ингээд бүтээгээд ингээд эхлээд тэгээ ингээд би зураг нь дуртай байна гэд зураг ингээд нөгөө бүртгүүлээ зургийг нуулна. Гэсэн чинь өдрийн 2 цагаас орой 8 цаг хүртэл би ингээд нэг газар ингээд зураг ингээд анхаарал ингээд төлөвлөлт зураг ингээд зурсан байгаа байхгүй. Тэгээ би өөрийгөө олж ирсэн. Би өөрийгөө спортод дуртай хүн гэсэн чинь би урлагт илүү дуртай хайртай хүн байсан байлээ. Тэгээд ингээд дуртай юм хөгжүүлж ингэж явсаар хагаад тэгээ та нартай уулзахгүй. Тэгсэн чинь улам бүр ингээд өөрийгөө ингээд илүү ойлгоод би ингэж олон дунд ингэж байхтаас амар ад жаргалтай юм байна. Тэгээ би найд орж ирсэн чинь гэртээ орж ирсэн юм шиг ингээд тухтай мэдээчтэй орж ирлээ гэж орж ирсэн. Тэгээд ингээд нөгөө хүнд ингээд 7 хүрд идэг. Миний тэрний нөгөө өндөс хүрд зүрхэн хүрд хоёр маань хаалтайгаа би тэр нөгөө үед ойлгосон. Яг л би нөгөө дандаа ингээд тархиндаа их юм боцооргаа нөгөө толгоогоор л ингээд хөөрөөл ингээд хитрхийх ингээд яваад идвсэн билээ нөгөө газардаж ингээд бууж ирэх нь айгүй баг байсан билээ. Тэгээд за энэ бүр next level юм болж байна. Харин тийм. Тэгээд би одоо тэгээд нөгөө нэг энэ дээр болгон дээр нөгөө жоохон өөртөө би яг яагаад байгаа юм бол би яг юунд дуртай юм бол би яг яахаараа жаргалтай бол тийм яахаараа гонголт ингээд өөрлөгөөд нөгөө нэг анхаарлаа явуулж ирснээрээ би нөгөө нэг эдгэрлээ хийж эхэлсэн гэх юм уу. Тэгээд одоо л видео кол хийхэд бол тийм асуудал байхгүй. Уцаараа гарны асуудал. Ашгүй. Тийм. Гэтэ хүн сэтгэл хөдлөлөөр амар лээ. Олохгүй видео кол хийгээ сая жоохон гимшээсэн. Тэрнээс нөгөө гарцсан болохоор одоо гарч явж байгаа гараж гарч дуусаг байгаа. Хоёлаа ойр ойрхон видео кол хийсээр буцаад нөгөөдгөнд навьчихсан. Тэгвэл гэрийнхаа бокс солиулж. Тэгээд л ерөөхдөө буцаж нөгөө нэг өөртөө сайн ажиллах байх мал би юм готролтой орж ийн байх гэдгийг айгуу сайн мэдрээд ихсэн.
та яагаад энэ нөгөө нэг юм бяцлаглуу илүү ингэж түлхүү орсон бэ? Анх хэдэн оноос эхэлж ямар бяцлаглаас яаж эхлээд одоо ийм коучинг төвшөндөө хүрсэн бэ? Тэр түүхийн илүү сонирхоод асуу. Nice. Гоё асуулт. Би чи ер нь бяцлал амьдралдаа хийж үзээгүй явж байгаад гинт нэгтсэн. Тийм үү. Тийм шүү дээ. Яагаад тэгэхээр ингэдэг ингэсэн за бүр нөгөө яагаад энэ бүхнийг эхэлсэн бэ гэдэг түүхтэй. Би Австралид магистра хийж ирчээд нэг Монголд 2 нөгөө тэтгэлгээр явсан болохоор заавал 2 жил ажиллана те. Тэгээд ажиллах хувцастаа хүний нөөцийн консалтант эдэр хийгээд төстэй 7 хоногийн 7 өдөр ажилладаг. Хүү загсар заагүй. Хизээч бясалгал хийдгүү, хизээч ядардгүү. Одоо жинхэнэ нөгөө симпатик те кортизолоор явж байсан юм байгаа байхгүй юу. Тэгэл явж байсан чинь манай нөхөр Канад хүн л дээ. Манай Монголд ирж амьдраад бид хоёр яг 2 жил тэнд Монголд амьдраад завгүй бүтээгээл та хийгээл те. Чи манай за би одоо ингээ Канад руу авч амьдрмаар байна. Энэ удаа гэдгээс. За одоо нэг удаа намайг дагаад ирсэн юм чи одоо би одоо энэ удаа дагна үсттэй гэ тэгээ дагаа явж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр үед чинь би өөрийн гэсэн карьертэй тий одоо хүнд маш хэрэгтэй хүн болцсон 7 хоногийн 7 өдөр ажилдаг энэ тэнд очиод тог асуурал мургал заагаал тий ингээл тий бараг сэтгэл хөдлөл гэдгээ юугаа мэддэггүй байхдаа сэтгэл хөдлөл заадаг гэдэр байлаа л да. Тэгээ хүний нөөцөр тий. Тэгэл нөхөртөө Канад руу 17 нүүгээд очиж байгаа. Цав цагаан нөгөө цагаан хүмүүсийн дунд. Тэгээд цагаан хүмүүс надад хотоос хол амьдардаг. Машин байхгүй. Канадын нэг юм олон нийтийн унаа мунаа нэг яа бараг л тий байхгүй. Тэгээд машин барьж чадахгүй. Кофе уух хинж байхгүй. Таних хинж байхгүй. Аз хүн байхгүй. Иргэн тойрны хүмүүс ингээд яг нэг юм яг тийм хөдөөний цагаан хүмүүс жоохон арьс өмнө үзэлтэй шүү дээ. Тэгээд ингэж харж мараал тий. Тэгэл гинт нөгөө энд чинь 7 хоногийн 7 өдөр ажилладаг ийм завгүй маш хэрэгтэй хүн гэдэг мэдрэмжтэй тий. Тийм хүн байсан чинь тэнд очиж ямар ч хэрэггүй хинж танихгүй. Бүр тэ ингээд чи баг хинж гэж харахгүй. Тэгээд кофе хүнтэй уулздаг байсан хүн чинь кофе ууя гадуур гараа хинж байхгүй. Тэгэл ерөөсө дуу хоолой гарахаа болвол бүр ингээд амьсгалж чадхаа болоод давчтаад тэг би нэг коучер сурдаг байсан байхгүй. Тэгэнгүүт чинь тухайн зүүн байгаагийн уцаар сурна л да. Тэгэд уцаараа хүртэл нөгөө эдэг ярьж чадахгүй. Тэгээ зүүм ингээл тэгээд нэг жилийн дараа зүүм өмөрч зүүм рүүгээ харж чадахгүй ингээл шээс. Тогтож чадахгүй. Тэгэнгүүт нөгөө гинт ийм завгүй юм байж байгаад гинт шоконд ороод унаад маш их ганцаардаад нөгөө эгоны хугарал үхэл явж байгаа байхгүй. Тэгээ эгогоороо амьдралаа бүтээгээд хэрэгтэй мэрэгтэйгээ явж исэн чинь хин ч хэрэггүй болоод навс унаад жинхэнэ нөгөө гутрал дээр нөгөө сандрал төвшөлт нь нэмэгдээд бүр байж чадхаа байлаа. Тэгээд яах вэ? Тухайн үед чи яг коучер сурчаас нь тус болсон. Тэгтэл нөгөө юм ойлгохгүй. Тэгэд дээрээс маа нөхөр нөгөө Өмнөд Америк руу 1 сараар явчихдаг. Би нэг Монголоос 2 нохоотой очисон. Тэгэл 2 нохоо бид хоёр бүтэн сар ганцаараа амьдрна. Харанхуй оргол тий ингээс нэг том байшин хав харанхуй ингээс сууж байгаа байхгүй. Сүлэгдчих. Тэгэл аяар тэгээ тэрийг ингээд нөгөө дандаа юм хийжээж өөрийгөө нөгөө аргацээжсэн хүн юмаа хийх гээл те. Вебсайтаа өөрөө хийж үзээл, блогч бичиж үзээл, хүнд хэрэгтэй хүн болчихгоо л ингээд гүгээд байгаа. Нөгөө сэтгэл рүү өнгөж мэдхгүй, өөрийгөө зохицуулж удирдах мэдхгүй те. Ямар хямрал болоод байгаа ч мэдхгүй. Тэгэл манай он чи тэгэл ингээд би нэг жоохон гутарсан байдлаар чи нөгөө нэг сайхан өөртөө ихтэй уу яасан бэ ингээл. Би өөртөө аимсгалж чадахгүй байна гэл. Тэгэл нэг юмс нэглэн ноцолдод байгаа ингэсэн юм байна. Кроссфит гэх нөгөө жимд явах гээд хүнтэй уулзах гэж жимд явах гээд тэгсэн чи жим дээр очиж бүртгүүлж чадахгүй хэмжээнд өөртөө ихтэлгүй болсон. Тэгээ нөхрөө гуугаад за бистэ жимд явмаар байна. Дандаа цагаан хүмүүсийн жимдээ ганцаараа аз чи надад цаг авчиж. Тэгвэл манай өөр шоолоод намайг тэгээ нөгөө сэтгэл зүйн мэдгүй. За тэгээ намайг очиод нөгөө төмөр мөрөө өргөж чадахгүй эвгүй байдалд оруулаад аваа гэх. Би тийхгүй тэр буланд л юм хийжээ гэдэг тоглоо шиглээ байна. Тэгээ бид хоёр кроссфит ингээд нөгөө жим цуг яваад тасгалжуулагч тагаа юм ярьж хоолоо гарахгүй те хямралд орцсон. Тэгээ нэг явсаар энэ коуч мөчөр ингээд сураад ариггүй нэг ирэх нэг өөрөөгөө өнгөсөр байгаад нэг давж гарсан. Тэр үед юг ойлгосон мэхлээр гадаадад явж байгаа монголчуудад ерөөсөө нөгөө дэмжлэгийн систем нь байхгүй юм. Тэгээ гадаадад явж байгаа хүн гэхээр нэг сайхан газар очно гэж боддог. Үндэ маш том хямрал дунд орчиж байгаа. Тэгээ би тийм үед чинь за ерөөсөө дэлхийд даяараа амьдарч байгаа монголчуудыг холбосон тийм онлайн систем байх хэрэгтэй байна гэд эхлүүлээд тэгээ эхлүүлж явж байгаа нөгөө нэг сэтгэл зүй энэ суур юмаа сайн сураагүй байсан учраас яхаа фейлдсэн. Тэгээ тэр бол ингэ нурсан. Тэгээ тэрний дараанаас ингээ коуч мөчөө ингээ хийж явж байгаад ер нь бол анхаасаа бяцлал хийдэг байсан. За тэгээд яагаад гинт нэгцсэн бэ гэд тэгэхээр жоо урт болох гэдэг зүгээр үү.
Сэтгэл зүй ингээд сэтгэл одоо коучор ингээд сурж байгаа коуч хүний хамгийн чухал үүрэг юу вэ гэхээр нөгөө хүний өөрөө ч харж чадаагүй тэр чадамжийг нь үргэлж харах байдаг. Тэгэхээр би тархиа үргэлж яах нь энэ хүний чадамж нь юу, давуу тал нь юу, хамгийн сайхан нь юу, чадж байгаа нь юу гэх тэрэнд ингээд сэтгэл засал хийж явахдаа нөгөө коуч хийж явахдаа байнга нөгөө нь харж идэг. Тэрэндээ тасгалжуулж байдаг тий. Тэгэд явж байгаад нэмэлтээр за монголчуудаа ажиллахад төлөөс коуч бол хангалттай биш юм байна. Коуч бол одоо 6 дээр байгаа хүнийг 10 руу хүргэдэг тий. Ирээдүй одоо цагаас нь ирээдүй рүү ингэж өсгдөг ухаан байгаа байхгүй. Гэтэл ихэнхдээ надтай уулзсан хүмүүс болохоор ингээд 6-аас доош буюу ямар нэгэн сэтгэл зүйн том цохилт траума бий болсон. Тэрэн дээр гатцсан, уйлаал, дуулаал, гомдоол тий. Тэгээ нөгөө коуч 10 хэрэглэхээр явахгүй ажиллахгүй. Тэгээ би нэмэлтээр сэтгэл зүй рүү ороод гипнозтай сэтгэл засал хийдэг болоод одоо somatic experience нь тий хүний трауматай ажилдаг байхгүй цаад утгаараа трауматай ажилдаг болоод тэгээд жинхэнэ тэр 10 зүгээр ашиглаад ирсэн чинь харин монголчууд маань илүү сайхан сэргээд эхэлсэн байна. Тэгэхээр somatic experience бол ингээд сэтгэл засал нэмэлтээр хийж эхэлсэн байна шүү дээ. Тэр бол ингээд яг ингээд тоо хүнтэйгээ хамт агаал мэдрээл ингээд нин сэтгэл гэдгийг заавал мэрэгжлийн төвшин сурдаг байхгүй. Тэгтэл буддизм мэрэгэн ухаан одоо энэ баслаглын чинь суурь чинь өөртөө нин сэтгэлийг л төлөвшүүлэх. Ямар сэтгэл вэ? Нин сэтгэл, compassion, нин сэтгэл. Энэрнгүү нин гэж орчуулд юм уу? Би тэгж орчуулдаг мэдгүй. Энэрнгүү нин сэтгэл, энэрнгүү сэтгэл. Энэрнгүү гэдэг. Зөв. Энэрнгүү сэтгэл. Тэгээ яах вэ нөгөө бас л эгоогоо дахиад бүтээчлээ л дээ 25 оны төгсгөл боллоо. Би нэг ивент хийцэндээ баахан хүмүүс шаваад ороод ирсэн. Тэгэл өдрийн 7 цагийн ингэ сэтгэл засаалхийн 7 янз бүрийн трауматай ажиллана. Тэгэл дундуур нөгөө нэг онлайн сургалтуудын онлайн уулзалтуудаа энэ 50 хүнтэй нэг дор уулзсан те ингээл гүн төвшөнд ажиллаад тэгсээ нэг битсэн чинь 25 гэсэн чинь 25 оны төгсгөл би уйлаа сууж байгаа байхгүй. Burnout болсон. Ажлаас хашрах хам шинжтэй болсон. Хитрхи их нөгөө өөрийгөө золиослоод хүмүүст ингээд үйлчлээд тэгээд нөгөө хүн сэтгэл зүйтэй хүний чинь шууд хайж болдгоо уулзлаа цацаж болдгоо. Тэгэл та би өнөөдөр өөртөө цаг гаргамаар байна. Гэхдээ гэл кофегаа ороод уйлаал өрөөрөө орж байгаа байхгүй. Уйлаалтай за гэл нулимсаа арчаалж байгаа өөрийгөө янзлал. Тэгэл өөрийгөө мартаал нөгөө хүндээ ингээл туслаад явдаг тий. Тэгээ би найздаа нөхөртөө их сах хэвчтэй. Би яг ингэж амьдрмаар байна. Энэ яг амжилт миний төсөөлсөн амжилт бол энэ байна тий. Гэхдээ би ингэж амьдрмаар байна. Би арай л завгүй тий. Ямар ч юм би нөгөө баяр хөөртэй тий сайхан зүйлдээ цагаа зарцуулж чадхаа болсон байна. Бүжиг дундаа цагаа зарцуулж чадхаа болсон байна гэдэг. Тэгээд нэг коуч найзтайгаа холбоотойгоо за чи надад туслаач гэдэг. Би ингэж амьдрмаар энэ бизнесийг өөрөөсөө салгах хэрэгтэй байна гэд. Тэгээ нэг салгах систем ингээд хүн амьтан сургаад шилжүүлэх систем хийчихэж байгаад би яг тэр үед ретрит захиалсан байхгүй өөртөө. Доктор Joe Dispenza-гийн ретрит. Joe Dispenza-га сайн судалж чадаагүй заяа. За ямар ч гэсэн хувь хүний хөгжлийг ярьдаг, бясалгал хийдэг. За Мексикт очих юм 7 хоног 70 эрэг дээр байх юм байна. Бясалгал юу ч хийж үзээгүй те. За ямар ч гэсэн 7 хоног л нэг өөртөө цаг гаргаад гэх. Тэгэл нөгөө 2-той 3-тай хүүхэдтэй те. Тэгэл хүүхэд мөхтэй нөхрлөгөө яриад гэж байгаа. За чи яг 7 хоног хүүхэд харах уу гэсэн чи. Гэ чи заавал тэгж ретрит гадагшаа явах хэрэг гэдэг юм уу нэг Испанд орчооч гэсэн. Уучлаарай. Испанаас чи гүнзгийрсэн байр шүү те. Би тэгээд шууд өөдөөс нь инээж байгаад уйлаад. Инээж байгаа уйлж байгаа Тэрчээ. Үнэхээр уйлсан бүр ингээ уйлаад чи нэр ингэж намайг ойлгохгүй байхтай гэх тий. Тэгэл за ингээд хадамтайгаа хамт хүүхдээ нөхрөөрөө харуулах боллоо бүглээ. Тэгэл 2 сарын дараа очсон. Эхний бяцлал дээр шууд гэл орсон. Үнэхээр сонирхолтой. Тэр орсон гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг ихлээр бяцлал хийгээл ингээл суусан чинь ингээл би байхгүй болоод ингээл тэр чи одоо зүүнээс өвчөр орно гэдэг шиг. Би байхгүй болоод шууд ингээл тэр чигээрээ энерги миний би ингээл тэр чигээрээ энерги болж хувраал. Тэгэл хормын дотор нөгөө нэг юм намайг жоохон ингээд зулгаагаад байдаг байсан харилцааны трауманууд те тухайлбал одоо ээжтэй би маш их хайртай хэрнээ ээж юм хэрхээр өөдөөс нь реакцлаад байдаг байсан. Хичнээн сэтгэл засал аваад ингээд засахгүй байсан чинь шууд хормын дотор ингээд дээрээс бүр амьдралдаа хизээж мэдэрч яваа тэр хайр майрч асгараал дүүрээл ээж рүүгээ хараал ээжигээс тань хормын дотор өрөвдөж хайрлал тэврээл тэгэл ингээд харилцааны бүх юм засагдаал
Тэгэл тэнд чи одоо 7 хоногийн дотор эхний бяцлаглаараа тэгчихэж юу болох вэ бүр юм болсон. Өөрийнхөө дээд би нөгөө сүнсний хөтөч нараа хараад манай юм сүнсний одоо миний дээд би гэдэг л те. Нэг юм айлгүй одоо би жоох юм угаасаа айлгууд төрлийн байхгүй гэсэн чинь нэг юм айлгүй 80 настай эмэгтэй байхгүй. Ингэж чад ямар сериусны юм бэ тий одоо ингэ have fun гэж мингээд те. Тэгэл ингэ бүжиглээл тэр энерги ертөнц чинь бий байхгүй хэрэгчлөө байхгүй. Тэгэхээр би ивент мэмэдээ хязгааргүй чадамж гэж нэрлэдэг нь бид нар бий биш юм шүү дээ. Бид нар чинь тэр чихээр энерги мэдээлэл юм биш үү? Тий. Тэ? Хэрэгчлөө. Өндөр юм ярьж та. Тэгэл ерөөсөө энэ мэдрэмж энэ юмнуудаас болоод за хүнд ретрит гэж байх хэвээр маань энэ ингээд мэдрэмжийг хүн авах хэвээр маань би энэ мэдрэмжийг хүнд өгнө. Сайхнаас л өр мэдэрсэн юм биш тий. Тийм шүү дээ. Би ч тэгээ хүмүүс намайг бясалгал хийгээгүй нэгцэн гэхлээр нэг бол атаархаа нэг бол чи худлаа яриад ирнэ гэдэг таахгүй. Юу болохоор юу? Би ярьчихгүй. За тий. Би болохоор эсэргээр. За. Би Японд 7 жил амьдарч байгаад Монголд ирээд тэгээд эхний нэг 2 3 жил нөгөө хөлөө болох гэж амар завгүй явж байгаа. Тэгээд нэг 4 5 дахь жилээсээ бүр ингээд бас юу хямраад яг өөрчлөж байна. Та бол гадаадд очиж хямарсан байна. Би Монголд ирж хямарсан. Тэгээд миний хямарсан гол шалтгаан юу вэ гэхээр нөгөө Японд би аюу тийм амар тайван амьдарч байсан байхгүй. Тэгээд бүр ингээд бачураа тий яах учраа болохгүй байгаа. Тэгээд сүүлдээ ингээд бодож байгаа байхгүй. Одоо бясалгал юм да нэг бодлоо. Би ер нь ингээ юунаас стресстэй байгаа юм бол яагаад ингэж их стресстэй байгаа юм бол уул нь ийм стресстэй төрлийн хүн биш дээ гэд. Тэгээ бодоод байсан чинь нэг ийм юм гаргалгаа гаргасан зөв буруу мэдэхгүй. Монголчуудтай ингээд одоо нэг хүн стресстэй хүнтэй очиж ярина шүү дээ. Тэгэхээр Япон бол ингээд зүгээр ингээд сонсоо суугаад байгаа байхгүй. Тэгэл тийм үү за тэгсэн юм уу тийм үү за тий чи ямар байгаа. Чиний маркоч гэдэг шүү дээ. Тийм үү ингээд асуугаад байдаг байхгүй. Тэг утал нөгөө би чи ингээд нөгөө нэг стрессээ ярьсаар гад өөрөө хариултыг нь олоод тайвшраагаар авчдаг. Тийм байна. Онгоочдаг. Мессеж хийжлээ шүү. Тийм Монголд болохоор яадгүй Зөвлөгөө өгнө ч. чи тэгэж чи ингэж тэг утал нөгөө миний хариулт энд яваад байгаа шүү дээ. Тэг утал ийш нь татаад байгаа. Тэг утал тэрнээс ингээд бүр стресстэй бүр ингээд даун болдог. Тэгээд яг бодчиход за би ер нь стресс хүнд ярих ёсгүй юм байна гэдэг. Тэгээ бүр дотгошоо болоо. Бүр ингээ хаагдчихсан. Тэр чинь нөгөө яриад очиод яриад ямар ч нэмэргүй болчихж байгаа байхгүй. Тийм хүмүүс чинь ингээл одоо ойр дотны хүн амтантайгаа тийм ингээл хамаа. Тэгээ сүүлдээ нэг тийм яриад гэсэн нэг амны зугаа олох гэдэг тийм. Тэгээд бицээ хвчлээ. Тэгээ нөгөө нэг одоо юу гэдэг нэг ингээд нэг том хоригдлын биш ч гэсэн хүнд очиж ярьчихаар нөгөө тойроод нөгөөтг нь буцаж ирж мэрэл тийм. Нэлээд жоох нэмэгдэлтэй. Тийм улам ингээд стресстэй. Тэгэд одоо эцсийн арга нь бол тэгэл нөгөө нэг их стресстэй нэг сайхан арих угаал тасрах босоод ирдэг. Сайхан арга. Тэгэхээр үл ойлгохт ингээд хүнд мэдрэмжээ ярихлаар мэдрэмжийг зөвлөгөө өгнө гэдэг чинь мэдрэмжийг үүсгэл мэдрээд ах. Үл ойлгогдсон, үүсгэгдсэн мэдрэмж тий. Тэгэхээр сэтгэл зүйн хамгийн ихний суурь юм ерөөсө тухайн хүний мэдрэмж, тухайн хүний одоо туулж байгаа зүйл зөв штэ. Ийм туулж байгаа юм чи ингэж мэдрэхгүй яах юм аргагүй штэ гэдэг ийм ойлгож байгаа, хүлээнширж байгаа мэдрэмжийг өгөх байдаг. Тэгээд энэ Монголын нэг амар стресстэй амьдрал донд яг хар өрөмд орж ирээд тэгээ нэг одоо энэ дотор чинь надаас илүү том ачаа өргөд явж байгаа захирлуу зөндөө тий. Одоо нэг Америкууд бол ингэдэг юм байд. Чи хэдүүний амьдралыг тий ингээд засаж залруулсан, сайжруулсан тий хэдүүний амьдрал нөлөөлөд байгаа гэдгээрээ ер нь нийгэм тогтож явд юм байна. Дотроо бол ингэдэг гэж загнаад байгаа шүү дээ. Тэгээ энэ хар өрөмд орж ийн утал чинь ингээд надаас супер хүмүүс ч байна тий. Эсвэл ингээд надаас зөвлөгөө авахар хэмжээний ч хүмүүс байна. Тэгээ тэр дунд ингээд ороод ирэн утал за ер нь тэгээд нэг жижиг юм байсан юм байна тий. Эсвэл бүр том юм гараад ирвэл тэр чинь нэг одоо жишээлбэл жавхлан баярлалаа яриа л да. Нэг ийм асуудал яах вэ гээл нөгөө хүн чинь бол тэгээ чи тгийч ингэж хийхгүй шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Өө найз наадах ч одоо найз нь ч бас нэг ийм юм ингээ явж энэ гэхээр за бас найзхан байгаа. Тэгээ хантай мэдрэмж. Сая нэг юу зээлээс болж стресстэй нэг ярьсан. Чи би бас ингэж байгаа штэ гэл. Тэ би бас балармаагүй чи тэр ретритэд 1 сард явсан. Бод би бясалгал хийх юм уу, ямар мэдрэмж авах юм, юуны төлөө явж байгаа гэдэг тийм хүлээлтгүй явсан гэх. Яг тийм бас хүлээлттэйгээр, тийм сэтгэл зүйтэйгээр тэгээ өөрөө ч одоо бясалгал хийж үзээгүй одоо тэнд ямар ч юм болохыг мэдэхгүй байж ич нөхрийгээ дагуулсан явсан. Тэгээ өөрөө мэдэхгүй шүү дээ бүр. Тэгээд манай нөхрийг одоо нөгөө сараа маань ч бас мэдэхгүй. Тэгээд ингээ явсан. Тэгэхэд би тэнд очиод
ядраад байгаагаа мэдээд байгаа хэрнээ юунд ядраад байгаа та хэд бол ингээ учруулсан шүү дээ. Тэгэхээр би бол юунд ядраад байгаагаа мэдээхгүй. Тэгээд бүтээх юмс ингээд өөрийгөө бүр ингээд үгүйсгцэн байгаа байхгүй. Өнгөрснийгээ ер нь болол те за би ингэсэн шүү гэж бодоод өнгөрсөн дээр ингээд дүгнэлт хийгээд ирээдүрүүгөө шунаад одоо цагаа мэдрэхэ болцсон. Тэнгүүт одоо цагдаа бид нар ерөөсөө юм анзаарах гэж юмыг байхгүй болгоцсон юм байна гэж харсан. Бидний хамгийн чухал юм чи одоо нөөцгүй юм чи ер нь бол энерги цаг хугацаа хоёр байгаа даа шүү те. Тэнгүүт энэ энерги цаг хугацаа хоёроо одоо түрүү өнөө захирлаас ярьж штэ те нөгөө нэг юу одоо бид нар юунд хуваарлахаа мэдэхгүй байгаа байхгүй. Зөвхөн ажил тэгээд одоо ирж нэг юм шүн болохоор бараг л те байгалийн югаар за унтах хэвээр шүү харахгүй болсон биш үү чи унтах хэвээр шүү гэдэг юмар л яваад дүү маргааш нь бүтээч гэдэг тийм өөрийгөө бүр амьсгалж байгаагаа ч анзаархаа болцсон тэгдэг. Тийм тэгээд амьдэрсэн байсан тэгэнгүүтээ би тэнд очиод ингээд монголчууд бас тэр бяцлаглыг тэгж хийдэг. Бяцлал хүний одоо бид тийм хэрэгтэй гэдгийг бас тэнд очиод мэдсэн. 100 гаруй хүн нэг ийм боолрумд орж ирээл ингээл юу аваад суусан чинь би за юунд ороод ирвэл гэж бодсон. За энийг юу олч вэ? Шашин машины байгууллага өгөөл те. Тэгэл за яг бусдыг дагаад бид нар ч одоо даган дөрөж тэгтээ нөгөө юу ч ямар ч юмд бид нар ингээд манлайлж мэдэхгүй болохоор жоохон хоошоо. За дагаад хийвэл дагаад хийндэ гэл. Тэгэнгүүт би тэнд очиод маш олон юмыг анзаарсан. Тэр нь юу вэ гэхээр би ингээд өөрийгөө ингээд тайван суух хэмжээнд хүлээн зөвшөөрөхгүй болсон байгаа. Бүр бүх юмд л чи ингээд нэг юм тэнцэх ёстой, чи чадах ёстой, бүр ингээд өөртөө маш өндөр юм нөхцөлтэй шалгуур тавьсан байгаа. Тэгэхээр тэнд очингуудаа би за чахаа чи зүгээр суух хэрэгтэй юм байна. Заримдаа тэнэг байх ёстой юм байна. Тэгээ заримдаа яагаад чи архиу чаддгүй юм чи архиугч ёстой юм биш үү гэдэг юм уу те. Тийм юм бодоод ингээд суусан. Тэгээд тэнд очингууд би Монголын тэр дуунууд гадаад очиод тэр бяцлал хийсэн ямар гоё утгатай, ямар гоё агуулгатай тий. Тэгээ Монгол хүмүүс би одоо ингээд 10 жил тахтаа ингээд хүүхдийн ордны ингээд бүжгийн дугуйланд явдаг байсан. Тэнгүүт би тэр миний би ингэж хөдөлдөг байсан, би ингэж бүжгэлдэг байснаа хүртэл мартцсан заяа. Би 50 суух эрхтэй байснаа мартчихсан. Би тэгээд амар гоё жаргалтай инээдэг ус ирнэ жаргалтай инээдэг юм. Тэр нь гэтээ би тэрийгээ би аз жаргалгүй амьдарч гин гэж мэдээгүй байхгүй. Тэгэхээр тийм олон зүйлүүдийг тэнд очиод анзаарсан. Тэгээд тэрнээс хойшоо ер нь ингээд гоё ингээд аажмаар ингээд өөрийгөө ингээд нөгөө заавал ингээд чадах ёстой биш тий. Миний мэдрэмж өөрөө юу хүсэж байгаа юм, би юу хийх гэж ирсэн ч гэдэг юм уу тий. Одоо яах гээд байгаа юм бол гэдгийг нэлээ ингээд сайн гоё ингээд анзаарцдаг. Өөртөө бүтээсэн тийм матрицд амьдраад байдаг. Одоо ингээд нөгөө амжилттай байх хэвээр ингэстэй тэгстэй гэдэг. Эсвэл нэг юм байр машины уралдаанд орсон ингээ амжилттай компани өдөрдөгч захирал байх хэвээр ч юм уу тий. Ингээ сайн ээж, сайн аа байх хэвээр ч юм уу тий. Ийм дөрүүдээ дандаа өөртөө ингээ үүсгэсэн. Тэр байх юм уу? Энд чинь зүгээр өөрөө амжилттай байх хэвээр юм. Үгүй. Тэр заавал нэг ийм тим байх хэвээр, ийм байх хэвээр гэдэг ийм эн чинь нөгөө нэг хиймэл дүр өөртөө ингээ үүсгэж стогийн төлөө шүү дээ. Стогийн төлөө явж байгаа байхгүй. Өөрөө яг ямар байх хэвээр, өөрөө юунд дуртай вэ? Энэ орчлонд яагаад мэдсэн? Яах гэж төрсөн? Зүгээр ер нь яах гэж төрсөн гэдэг ийм асуудал. Гэж бодож ирсэн үү? Үгүй. Яагаад энэ хүн болж ирсэн? Яагаад энэ төрсөн гэдэг ийм асуудал ухард юм. Би энэ дээр за би нэг юм асууя. Одоо ингэ чинь за төгсөө битээр бол нэг нөгөө төлөвлөл шүү дээ тий. Тэгэхээр чи одоо та бүхний хийж үзээгүй. Би бол одоо Мойсийн сэтгэл судлалаар ингээд сурж эхэлж байгаа магистр хэлбэрт. Тэгээ би өөрөө сурагч шийдэг маш олон хүнтэй ажилладаг. Сүүлийн бас энэ коучинг гэдэг энэ зүйлийг өсөөгүй next level юм байна. Хүн туслахын тулд нэг 30 минутын сургалт бол зүгээр очлуур юм байна гэдэг тий. Тэгээ та бүхний ярьж байгаа юм сүүлийн үед нөө сонсоод байгаа санамсар, мэдэмсэр гэдэгтэй ойролцоо зүйлсүүдийг сонсогдоод байлаа. Мэдэхгүй л дээ бид нар. Тэнгүүд одоо та хэд маань бол ингээд би юмыг ингэж левелээр хөгждөг гэдэгт итгэдэг байхгүй. 3 дугаар төвшний хүн байлаа гэж та бүрийгээ бодвол бид хоёр 1-р төвшин дээр хахаар 2-р төвшин алгасагдчихаар энэ аргын талын бидэнд чинь одоо логик disconnection үүсэж байгаа байхгүй. Одоо чинь сая манай хонгорог ярьж байгаа тийм амжилттай байх ёстой мó гэдэг өөрийн матрицыг зохиоцсон гинэ. Гэтэл нэг ингэж ярьж байгаа байхгүй. Зорилго руугаа тэмүүлж явах явцдаа хэн болмоор байгаа тал төвлөр гэж өөр дөр ажил гэсэн санаа. Тэгээ би тийм амжилттай хэн нэгэн бай, тийм майндсеттэй байгаад тэрүүгээрээ ар герман 50 сайхан санхүү мөнгөний асуудалгүй дох найцсан. Энэ байх нь буруу юм гэж байгаа. Тэгээ хүмүүс юу руу тэмүүлээд бүгд ингээд одоо юу гэдэг за одоо байгаагаа ойлгох ухаар ингээд
Тэр бүр ингээд энэ. Би нэмж болох уу? Тэгээ би За, би ялгааг л гаргах гэдэг Энийг тийм ялгаа нь энэ араа. Сая матриц гэд хэлж ирсэ те. Энэ бидний бүтээгээд байгаа тех ёстой, ингэх ёстой гэдэг болохоор жинхэнэ би биш. Бидний эго аахгүй. Эго. Тэгэхээр бид нар өрсөн цаа бага болчир байхдаа өөрийн буюу жинхэнэ өөрийнхөө тэр дээд бие энергиээр амьдарч идэг. Тэгээд нийгэм тэнцхийн тулд ингэх ёстой шүү, тех ёстой шүү гэдэг нэг талаараа бидний сэтгэл зүйд одоо энийг менежерүүд гэж нэрлэдэг. Менежерүүдийн урайн дотроос ч дандаа чи хурдан байх хэвээр, амжилттай байх хэвээр, гоё авах хэвээр, одоо юудгийн те чи хүнтэй гоё ярьдаг байх хэвээр, ёстой. Хурдл ийм програм ингээд суучдаг гэсэн. Тэр нь нэг гэсэн. Энэ програм хүчтэй байхын цаана юу гэдэг гэж сэтгэлийн exile буюу сэтгэлийн нуугдмал хэсэг гэдэг. Нэгэн цагт одоо сэтгэл өвдгсөн юм шархалсан үйл явдал тохиогоод тэрний учрыг тайлах, ойлгох нөгөө ухаан бодол нь хөгжөөгөө бага болчир байсан. Тухайлбал одоо гинт миний аав ээжнээс одоо ядгийн нас орсон ч одоо тухайлбал миний 18 настай хад аав маань нас ороод шок болчихсон баг. Тэр шокоос юу бий болж байгаа гэхээр тухайн үед ямар ч гашуудах, ямар ч сэтгэл зүйн дэмжлэг байхгүй. Бист хамгийн шилдэг нөх ёстой шүү гэл. Аавгүй хүн тэгэл хүн амтан юм ярихлаар чаавуу гэдээ эрлэгч гэнэ гэл ингээл тэмцээл те. Тэгэл жилийн дутуугийн мэдрэмж жилийн дотор англи хэл сурвал жилийн дотор Америк захиралтай компанид очиж ярьцлагуу тэнцэж мэдсэн ч байх жишээ нэ те. Тэгэд 25 оны хүртэл яг би тэрүүгээрээ бүтээсэн байсан байхгүй амьдралаа. Тэгэхээр энэ болохоор жинхэнэ өөрийнхөө энерги буюу нөгөө түрүүн бясалгал руу ороод өөртөө уулзсан гэж штэ. Тэр гоё энерги хаяад экстра гэдэг энергиэрээ менежерээрээ амьдралаа бүтээж байгаа. Энийг болохоор эго сэтгэл гэж хэлж байгаа. Эго сэтгэл. Эго гэдэг чинь ерөөсөө би хамгийн оргилдонд байх хэвээр аминч эго үзэл. Бигийн үзэл тийм ээ. Харин манай амжилттай байж болно. Чи зөндөө ихийг бүтээж болно. Эннээс эго болохоор зөвхөн өөрийн төлөө учраас амжилт гэдэг зүйл чинь үүндээ бяцхан амжилтыг бүтээдэг. Ерөөсө хуулиараа бол хүн болгон талхыг авах хэрэгтэй хүн байтал яг талхны эго чинь талхны өөрөмгийн хойноос хөцтүүлээд байдаг байхгүй. Жинхэнэ өөрийн энергиэрээ бүтээгээд буюу өөртөөгөө уулзаад сэтгэлийн эрхчлөөгөөрөө матрицаараа бүтээгээд ирэхээр чинь нуруунаас чи энерги яг чи баг унтсан ч одоо юу гэдгийг ингээл энерги чинь дүүрэн байгаал зүрхнээс чинь хайр асгараал те харсан хүн болгонтойгоо сайхан ингээл харилцаа чи яваал амьдрал чи ингээл урсаал те энэ болохоор өөрийн чинь энерги буюу нөгөө сайхан сэтгэл саруул ухаан тэр ухамсарыг чинь дагаж орж ирдэг энерги. Тэрийг одоо менежер чинь амьдралыг чинь гартаа аваад утсан хүүхэлдэй шиг энэ бариад байгааг эдгээж ангааж чадвал тэгээ тэрний цаанаага сэтгэлийн тэр нуугдмал шархтайг зөөл нүртэй энэ сэтгэлээр ангааж чадвал сэтгэлийн их хэрэгчлөөг болно. Тэр хэрэгчлөөг олцсон хүн чинь үнэхээр гоё ёстой танхаа бүтээдэг. Амжилт би нөгөө нэг сэтгэл готролд орсон гэдэг байгаа шээ тий. Тэрнээс ч өмнө би ийм байсан аахгүй. Би амжилттай захирлах хэрэгтэй. Би сайн яаж явах хэрэгтэй. Би сайн ихнэр авах хэрэгтэй. Би сайн одоо бүхэл юм байх хэрэгтэй гэдэг ингээд амар ингээд ажилтсан байгаа байхгүй. Тэнгүүтээ одоо ингээд одоо манай гэрт асуулт гарлаа гэхэл би очиж зохицуул. Одоо ажил дээр асуулт гарлаа би. Одоо надад л байхгүй бол би л бүгдийг хийх хэрэгтэй гэдэг нөгөө сэтгэлтэй байгаа. Нөгөө нэг бүх юмаа ингээд өөрийнхөө бүх юм нуруунд дээр бүгдийг өөрчилж байгаа байхгүй юу? Яарсаар гад тий. Би бол энэ саяны ярианаас бүгднгээс нь тис хацгаа юм ярихаар юм байна. Тэгээд нөгөө нэг яриул дуусахгүй сэтгэл багш. Тэгээд чи матрицаас одоо нөгөө нэг матриц чи ингээ буруу зүг гэж байгаа асуудал шээ тий. Тэгсэн чинь би нөгөө гарсан гэдэг байгаа шээ тий. Тэгэхэд би нөгөө хүмүүсийн бодлохоор ингээ ханаа бобогоо улаад ханаа будцсан миний хувьд бол амар том амжилт болчих жоох. Би тэрнээс ад жаргал юм мэдрээд гадаа ингээ халахад нар гарч байгаа юм амжгааг хараад ад жаргал. Одоо цагтаа амьдрал болсон байхгүй. Тэрийг нөгөө матрицтай асаа гарахыг гэж лээд байна. Одоо ингээ байга одоо нэр та хэдтэй сууж байгаа маань ад жаргал юм. Тэр юм чи амжилт гэдэг байгаа өдөр тутмын. За манай өнөөдрийн ерөнхий ивент гэдэг чинь манай болохоор Sequoia Motors байгаа. Манай Sequoia Motors маань болохоор цахилгаан машин болон Toyota-гийн бүх төрлийн машинуудыг оруулж ирдэг. Дээрээс нь скутер, одоо цахилгаан дуугүй оруулж ирдгээс гадна Toyota нөгөө брендийн Lexus брендийн нөгөө юм Armstrong брендийн дугуйнуудыг оруулж ирдэг. Энэ яадаг вэ гэхээр юу байдаг? Хагардгүй өөрийгөө хилчдэг гэсэн. Ямар. Тийм. Тэнгүүд нөгөө одоо ингээд хөдөө гадаа явж байхаар ингээд хадаас шивээс ингээд ороход
Одоо энэ хатаас ороод буцаад гарангуут шууд Тийм байна. харахаа нөхөд. тийм. тийм Хамаа ингээ бариад үзвэл энэ дотор нэг наалдаг энэ өөрөө илдэг гэсэн. Тэгсэн харагддаг уу? Дотор нь ийм юу шиг юм байна одоо. Цав шиг юмтай байна. Өө тийм ээ шүү дээ, тийм ээ. Шууд ингээд орчих юм Тэгээ байна. хөдөө явах гэж байгаа ч юм уу явдаг хүмүүс яхах юм бол ер нь Ингээд скутерийн дугуй юм уу? Машины дугуй юм уу? Энэ зүгээр нөгөө Энэ нэг модель машины дугуй За гэтээ машины дугуй байгаа юм байна. байгаа. Одоо бүгд нэмэн сериус энэ тэгээд скутерийн дугуй юм уу? Яг надад машины дугуйны хэрэгцээ байгаа. Байгаа. Аваар гэсэн. Тийм байна. Тэгээд би оролж бодлын нэмэстэ өгчий. Бидэг юм уу? Тийм бэлэг 20% тэнгүүдээ 20% хөнгөлтэй өрх юм бичгээр 20% аваарай. Одоо ингээ үг гэдэг. Тийм ингээ бүгдэнд Энэ Lexus таард юм байна тий. тийм бүх төрлийн байгаа хаа. Очоод дугуунд бол Lexus гэсэн дугуй байхгүй шүү. Арьцмаараа таарах. Яг дугуй ярил битээр ярил яриа шүү. За Тийм байна. Бид нар ер нь нэмэгтэй хүмүүс чи тийм шүү. Баригдчихлаа. Хэлгээд юм байгаа. Бид нар энэ Бэнай гэдэг community-г Маш гоё. дамжуулсан найзууд. Тэгээ энэ подкаст гэсэн Бэнай Каракорм гэсэн нэртэй. Тэгээ манай энэ Солонгоо захирал нөхөр мөнхөрдөн гэдэг бас залуу байгаа. Одоо гэр бүлэрээ бизнесээ хийдэг. Аль аль нь Бэнайн гишүүнчлэлтэй, Synergy болон Каракорм салбарт үүдээ. За ингээд эдгээр маань ингээд бүтээгдэхүүнчөнд аягүй сайн ажиллаж байна. Цахилгаан машин BYD олон төрлийн машинуудыг оруулж ирсэн. Тэр нэг бол Leopard юу лээ те нэг гоё машинуудыг. Тэнгүүтээ за 100 төгжирч чинь зам сайхан дулаахан байгаа юм чинь ингээд скутер дугуй цахилгаан дугуйнд оруулаад ирсэн. За тэгсэн чинь өнөөдөр бид нар за тэгвэл тэднэрт чинь дахиад одоо сэлбэг хэрэгсэл гэдэг шиг дугуйг нь бид нар оруулаад тэр энэ маань өөрөө инновац гэсэн дугуй шүү. Цоортгүй дугуй ёо нөхүүлэх шаардлагагүй те. За ингээд манай ивент тгчд ажиллаж байгаа Солонгоо захирал 22 гишүүндээ бас баярлалаа. Яс дараагийн дугаарууд дээр ивент тгчээр орох сонирхолтой хүмүүс байх юм бол бид хоёр бол ингээд ийм мэдэн бодолж байгаа юм шиг ярьж хүмүүсийн анхаарлыг татаж тэгж ингэж сурчилж өгдөг байгаа шүү. Гэтэ нөө цоордоггүй гэхлээр нөө эмэгтэй жолооч нарт илүү тохирсон дугуй юм шүү те. Бид нар чинь хэрвээ дугуйг хагарах юм бол тэрийгээ солих хэмжээний чадвартай хүмүүс биш шүү дээ те. Тэгэхээр бас эрэгтэй хүмүүс ч гэсэн нөгөө бас амар шүү дээ. Одоо Монголын хөдөөний зам болохоор юм баталгаагүй. Явж байхад ингээд жижигхэн нүх ч юм уу те ямар нэг байдлаар дугуй ингээд хагарах магадлал ихтэй. Тэгээ нийт одоо нэг хөдөөний зам дээр гарч байгаа автотиврийн ослын баруун 60-70% дандаа дугуй агарснаас болж байна. тийм яг сонсчихсон. Тэгээ мотлоо одоо бид нар чинь ингээд хурдтай явж байгаад энэ хэрвээ жижигхэн жолоон дээр зөхөө цоорлоо гэхэд хагарахгүй болохоор гэр бүлийн чинь одоо аюулгүй байдлыг хангана гэсэн үг. Тийм шүү дээ. Nice. Нөө гутал сайд нь юу гэдэг лээ тэр үг шиг тийм. Машины дугуй сайн байх хэрэгтэй гэдэг утгаар хэлж байгаа. Танд нэг юм гоё юм. Манай подкаст одоо юу гэдэг уламжлал болсон нэг онгой шиг юм ярьж байгаа. Манай подкаст ингээд үргэлжлээд 3 дахь дугаар явж штэ. Заавал нэг юм зүг ч юм уу уул ус орны нэр ч юм уу буруу явдаг байгаа. Одоо сая юу гэсэн гуталмуур гутал сайд борын цаана гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүтээ машины чинь дугуй сайн байх юм бол асуудалгүй л гэсэн. За тэгээ дараа нь төгсөө маань Жохоогийнхаа юу асуулт асууж байгаа. За төгсөө маань асуугаарай. Нэг юм recap хий. Сая Удмаа коуч маань бол ерөнхийдөө өөрөө асуултаа тулгараад тэрнээсээ гараад тэрнийхээ гой зүйлийг бусадтай олонтой хуваалцсан санагдсан учраас энэхүү бизнес гэхүү одоо энэ бизнес юм да нэг. Тийм, Жохоо захирлынхаа бас нэг адилхан ингээд Монгол улсад үйлдвэрлэл эрхэлж байгаа. Энэ одоо монголчин бол үйлдвэрлэлийг үзэн яддаг орн. Тийм газар ингээд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүнийхээ сэтгэлийн үг сонсомоор байна. Яагаад энэ зовлонт зам руу орчих? Гэтэ яг орохдоо бол зовлонт гэж бодоагүй шүү дээ. Хич боддоггүй шүү дээ. Ийм одоо би зүгээр жоохон гүвээ гэж бодсон чинь даваа байсан гэдэг шиг те. Харанхуй зоригтойгоор орсон. Тэгээ зоригоо батлах гэж бол гүрээсээр гал одоо өнөөдрийг хүрч штэ. Одоо тэгээд яг анх энэ зоригийг гаргаснаас хойш бол одоо 9 жил болсон байна. Тэгээ хамт олныг бий болгож чадсан байна. Монголда бас тодорхой хэмжээний харилцагчтай болсон байна. Өөрсдийнхөө бас хөдөө юм шиг одоо сонсогддог байсан сарамтай гарвай гэдэг нэрээ бас ондоочлоор нь бас ингэж хүнд бас хоногшуулж чадсан юм бас хамт олон байгаа. Тэгэхээр одоо бодохдоо би ингэж боддог байхгүй. Яагаад тэр одоо төр хийх юмыг магадгүй те нэлээд юм том одоо юм бас юм амбицтай бас нэг бизнес эхлүүлсэн тэрнийхээ хажууд ингэж бойжуулах хэвээр үйлдвэрийг өөрөө зөвхөн тоог нь хараад зах зээлийн хараад ингэж орсон юм бол те энэний цаатах одоо давааг нь яаж давна гэж бодсон юм бол гэдэг тэр шийдвэрийг гаргасан одоо 9 жилийн өмнөх жахваагаараа би бол бахархдаг. Тий тэгээд өнөөдөр бол бас яг өөрөө зориглоод орсон ч гэсэндээ миний арт одоо чадна гэж одоо миний
үгийг ингэж баталж чаддаг, хамт олон байж чадчихээн, дэмжиж чаддаг, гэр бүлмэн байж чадчихээн тий. Тэгэхээр энэ бизнес бол импортоор 70% шийдэгддэг, дотооддоо нэг 20% л үйлдвэрлэдэг бизнесийг өөрөө ямар ч мэдлэг ур чадваргүй түүхийдийнхээ одоо бүтээгдэхүүнээч гаргаж чадахгүй ийм хүн орно гэдэг бол бас нэг тэнэглэл байсан л да. Тэгээд одоо минийхээ цаана орсон. Та яг анх яагаад дэш орсон? Би чинь санхүүгийн хүн. Тэгээ банкны системд нэг 10 гаруй жил ажиллачаад тэгээд аудитын албаны захирлаар 5 жил ажиллачаад тэгээд энэ дээр нэг юм зах зээлийнхэн тоог нь харсан. Тэнгүүт тэр тоо зүгээр минийх юм шиг л бодогдсон байна. Тэрээс ш тэрийг одоо таныхаа. Тэрийг одоо яаж туулах, энийг туулахын тулд би ямар ур чадвартай байх, ямар хамт олныг бүрдүүлэх те, энийг ямар тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэх, тэгээд тэрнийг тийшээ одоо оруулах мөнгө нь хаана байгаа чи мэдэхгүй те. Тэгэхээр миний нэг хувь одоо өөрийн нэг юм одоо хүмүүжил гэр бүлийн хүмүүжил яг өнөөдрийн энэ тодорхой хэмжээний амжилтыг би бол бүтээсэн гэж хардаг. Тэгээ манай аав ээж хоёр бол нэг юм энэ би ихээс дээрээ нэг ахта доороо хоёр эрэгтэй дүүтэй аль ганц охин байхгүй. Тэгэнгүүтээ нэг юм тэсэх чадвартай нэг юм охиныг ингэж гоё өсгөж хүмүүжүүлсэн юм байна да. Энэ зоргийг амар ойлгосон. Харсан да. Тэгээд одоо болохоор яг тухайн үед бол бүх юмаа хийгээл ингээл явдаг байсан. Одоо болохоор манай компани бас нэг тодорхой хэмжээний систем рүү ингээд шилжээд жахаа өөрөө одоо энэ бизнесээсээ тий яг хийх ёстой юм хийгээд ингээд гоё тутаж амьдарч сурж байгаа. Тэгээ Монголын олон маш гоё. Одоо сабаглаа бодол хүмүүс айгүй анзаарахгүй олон юмнууд байдаг. Тэгэхээр хүн юу идэг вэ гэхээр гялгар уутгингүүт л нэг одоо юм жижигхэн төхөөрөмж тавьчаал дардас дараа сууж идэг гэж боддог. Тэнгүүт үйлдвэрлэлийн хамгийн ихний процесс нь одоо энэ дээр хийх хэвлэлийг ямар том төхөөрөмжөөр хийдэг тий тэр нь ямар процесстэй байдаг гэдгийг бол манай үйлдвэр бол бас Монголд ингээд нутагшуулаад явж байгаа. Нэлээд том юм одоо суралцах багаараа суралцах юм том челленжид өөрсдөө сориод явж байгаа юм гоё сайхан хамт олон байгаа да. Юу 12 он талах Япон талах гэдэг талах үйлдвэрлэлт байсан. Тэгээд талхныхаа сав боглоо бодлыг хийх гээд тэгээд хятад руу захиалах гэсэн чинь нэг болж өгөхгүй нөө тоо ширхэг амир. Тэгээд нөө тухайн үед бол Obi Plastic байсан одоо ч бас байгаа бах тий. Тэр компаниар хийлгээд тэр нэг талхныхаа юу уутыг худалдаж аваад баг дампуурсан дөө. Айгу их тоогоор захиалга авдаг. Тэгэл нөгөө хамаг эргэлтийн хөрөнгө тэрлөө оруулаад одоо манай гаражд баг 500 600 уутанд ээжлээ. Яг бас яг энэ зах зээл рүү орох болсон шалтгаан гэх юм бол тэр байсан байхгүй юу? Монголчууд одоо нэг бүтээгдэхүүн талх үйлдвэрлэжээд байгаа хэрнээ тэрийг нь савлах гад хятад руу байдаг. Тэгээд бас нэг нь хятадд захиалчаад Монголд дахиад хятадд зардаг ч гэдэг юм уу тийм байсан. Тэгээд одоо экспортод гарах хэмжээний түүхийд үйлдвэрлэсэн байгаа хэрнээ бид нар ингээд сав баглаа бодлын мэдрэмжгүй, мэдлэггүй юм хүмүүс аахгүй. Гэтэ тэр нь бас мэдлэгтэй байх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр одоо та хэрвээ талх үйлдвэрлэж байгаа бол талхаа сайн үйлдвэрлэдэг байвал болох байхгүй юу? Тэнгүүт Монголд юу хэрэгтэй байна вэ гэхээр таны талхын онцлог нь өөрөө юу юм? Ямар зах зээл рүү чиглэж байгаа юм? Тэрэнд нь тохирсон сав баглаа бодлыг мэрэгжлийн одоо хүн зөвлөөд бид нар өөрөө мэрэгжлийн байх нь чухал байгаа байхгүй. Тэр бит хоёр нийлжээж одоо яг талхандаа тохирсон тоо хэмжээтэй талхантаа тохирсон одоо ууттай тийм бүтээгдэхүүнийг байх нь бас тэр одоо том үйлдвэрлэгчдийн нэг хэсэг байх нь манай компани бас нэг гоё том зорилго. Би нэг Японы нэг юун дээр очижсэн. Үзэсгэлэн дээр очиод үзсэн чинь манай том гэсэн л компаниуд төлөөлөл нь одоо тэр хүнсний үзэсгэлэнд оролцож байгаа байхгүй. Tesla байсан, Mons хүнс байсан. Тэгэл Монголын том үйлдвэрлэгч нар ингээ очисон чинь Японы дээр сав баглаа бодлыг бид нар ингээл тойрол үзээл Япон Монгол дээр ирсэн чинь би жах яг үнэндээ хэлэхэд ичсэн. Задардаг хэсгээрээ задрахгүй тэгээ шингэн бүтээгдэхүүн хэрнээ тэрийг хүн нэг дор ууж чадахгүй байхад тэрийг нэг 30% нь уучаад дахиад нэг юм ингээд налуулж төшүүлж тавих юм ингээ хайх хэрэгтэй болдог. Тэгээ нөгөө буцаад ингээд нэг түүчих юм байхгүй байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тийм одоо яг тухайн бүтээгдэхүүндээ тохирсон юм сав баглаа байхгүй байгаа нь тэр Японы тэр үзэсгэлэн дээрээс нэг тийм одоо юу гэх юм бэ те би одоо нэг юм шаарч гэх юм уу те яагаад хөгжих орон зай монголчууд дутуу явах ёстой юм гэдэг те гэдгийг зорингуудаа
би энийг яагаад хийж болохгүй юм гэдэг одоо ийм ориглон бадрангуй нэлээд бадрангуй тий хүсэл орж ирсэн. Тэгээд би заримдаа ингээд нэг үйлдвэрлэлөө ороод ингээд жоохон шантархаараа төсөө захирлын хэлсэн үг надад бас бодогддог байхгүй адилхан үйлдвэрлэгч хүн. Одоо юу хийсээ бас мартцсан л явж байгаа. Манад одоо ингээд нөгөө тороо захиалуулахгүй бүтээгдэхүүнийхээ торыг үйлдвэрлүүлэх гээд манайх дээр одоо тэр хив гэж юм авчирсан. Бүтээгдэхүүнийхээ тэгээ хивийг авчираад ингээд байжсэн чи би яг тухайн үед үйлдвэр дээрээ байхгүй гэж таарсан. Тэгээ ингэнгүүтээ бодсон гэж байгаа байхгүй. 10 Монголын эмэгтэйгээс л ийм зориг гарах байх та гэж бодсон. Тий, надад тэр үгийг хэлжсэн. Тийм. Тэгэхээр би тий, тэнгуут би бас яг хийж байгаа ажиллаараа тий, би бас буруу юм хийгээгүй юм байна гэдгээ тэндээс чинь тэр хүн зүгээр надад мэдрэмжээ хэлж байгаа надад амар том гоё урам баг. Харин би гэж бас урам авсан. Маш гоё. Тэгэхээр чинь бүр гайхах юм шигтэй. Монгол Улаанбаатар хотын зав бүр хамгийн үйлдвэржээгүй хэсэгт буюу тий хожир болно тий гачууртын тийшээ бүр ямар ч үйлдвэр байхгүй. Тийм газар үйлдвэрээ барьсан. Би бүр тэрийг олох гэж бараг цаг 30 минут төөрж шаахгүй. Тэгээд яг үнэхээр ингэж аваа захирлаа бахарч байгаа. Стажин 10 Монголын эмэгтэйгээс л ийм зэрэг гарах юм байна гэж бодлоо. Яг нэг ийм гоё бид нарыг одоо хинч намайг ингээ шагнахгүй тий чи яг болж байгаа шүү ч гэдэг юм уу чиглэл байхгүй ч гэсэндээ яг нэг ийм ойлгосон ийм өгнүүдээс олж гоё инспирэшн авч явдаг. Өчигдөр манай дээр Тесогийн Мелкогийн үйлдвэрээс манайхыг зориод судлаад ирж байгаа хгүй царамтаа хараад үзэх хэрэгтэй гэд. Тэгээ Хятадд одоо Тесо ч Монголын одоо толгой компани шүү дээ хүнс үйлдвэрлэлээр. Тэгээд ингэж яхад чинь тэднийх ингээд манай үйлдвэр дээр ингээд 3 ажилтан нэрсэн. Тэгээ манай үйлдвэртэй ингээд ерөнхийдөө яаж хамтрах хэрэгтэй гэдгээ ярингуудаа манай үйлдвэр дээр ороод ингээд танилцаа явьж байгаа хгүй. Тэгснэ тэр дизайнер нь гэж би ингээд Монголд ийм үйлдвэр байдаг гэж би мэдээгүй. Тэнгүүтээ би ингээд надад ингээд танаа үйлдвэрийг үзсэн чи би ингээд нэг сайн ингээд огшоод юм ингээд. Ямар гоё. Тэр хүний мэдрэмж нь за жахваа чи тэ бас хийцэн байх шүү. Хамт олноороо бас танаа царамтаараа гэдэг чинь бас бүтээсэн байх шүү гэж. Тэгсэн чинь нэг нэлээд туршлагатай ахлах нь болох захирал нь болохоор юу гэж хэлсэн бэ гэхэлэр бид нар Хятадд одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ үйлд компаниуд дээр очдог. Бид нар 3 компанитай харьцдаг. Тэрний нэг нь л танахаас том байна. 2 үйлдвэр нь тэр бусад 2 Хятад үйлдвэрээс танах том компани шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эндээс юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр бид нар юмыг аягүй юм хол гэж боддог. Харин тийм. Би амжилтаас хол, би одоо та хоёр маань ч гэсэн би энэ бяцлаглаас хол гэж бодож байгаа байхгүй. Бид нар өөрсдийнхөө нөгөө тэгэхээр юунаас бид нар хол биш ер нь бол тий та нар одоо бяцлал хийгээгүй гэж бяцлал гэдгийг бид нар яг ингээд суудаг гэж боддог тий. Тэнгүүд тэгэхээр ерөөсөө бид нар яг өөрийгөө тавьшруулдаг юугаа олцсон байгаа. Тэгэхээр энэ амжилт ч гэсэндээ одоо жижиг дунд үйлдвэрлэгч, эрхлэгч нар ч гэсэндээ манай намайг амар мундаг гэж бодож би бүтлгүүд баа асуудлын цуглуулах шүү дээ. Тэгэхээр тий энэ болгоо ер нь бол юу бид нар юунаас ч хол биш зүгээр л ингээд жоох юм төлөвлөгөөтэйгээр стратеги тий гаргаал стратеги гэхээр бас хол гэж бодоод идэг. Тэгэхээр жоохон төлөвлөгөө гаргаал орох нь зориглоод орох нь бас чухал. Яг анхны юмн дээр зориг бол хэрэгтэй байдэн шүү. Тэрнээс цаашаа бол мэдээж бүх юмн дээр ингээд зориг гаргаж болохгүй тий. Жохоо захирлын яриг нэг жоох үгүйсгмээр юм. Энэ өмнөх подкастын өмнөх дугаар дээр өөнөө маань хэлжсэн аахгүй. Хийж бүтээсэн усууд ингээд зоригтойгоор би хийж бүтээсэн гэж хэлжээмээр юм. Тэгэхээр та бол одоо жижигхэн захирал биш. Баярлалаа. Энэ нь бол Монголын одоо үйлдвэрлэлийн салбарт бол бас нэлээд топ захирлууд хэмжээнд очсон. Надаас илүү юм билээ. Айгүй олон юмд очиж өрөвдөж ярьж илээ гэх. Яг энэ дээр жохоо захирлын бас нэг юм гоё чанарыг хэлмээр нэг юм хүн магтдаг подкаст болчихгоо. Тэгээ сайхан нэг нь хэлж яах нь үнцэнтэй. Авч байгаа өндөөч гоё байдаг, өгч байгаа өндөө бүр илүү гоё байдаг тийм. Тэгвэл жохоо захирал ингээ айгүй юм тууштай тэгээ дээрэс нэм хичээмт хийх юм уу? Нөгөө энэний ард гарандаа гэсэн юм гардаг. Би одоо ингээд сая нөгөө ретритэнд бол ингээ цаг зав ингээ дотроо бодоо яж байхгүй за очих хэрэгтэй юм байна. Яг бол жохоо захирал буруу юмд өрөхгүй гэдэг нь мэдчихэж байгаа. Энэ B9 community биднэрт ягаад бас ажиллаад байна гэхээр за яг одоо бид нар franchise business-ийн community дотор байна. Гэтэл энэ хүний өөрийнх нь натур байгаа. Би жохоо захиралд итгэсэн учраас
Өмнө ч гэсэн би ингээд найзлаг ийм сургалт хийж байгаа нөгөө жахаа цагт гэдэг. За манай өөнөө хийж байгаа юм чи гайгүй те. Гээд ирээд сонсдог. Тэгснэ ёо миний тарих гэж ингээл яхаа би бас урам авал те. За би ашгүй найзлаг хэрэгтэй юм хийсэн биш үү. Тэгвэл одоо ингээд өөрийнхөө үйлдвэрлэлийн бизнесийн эхлэл буюу түүхийг яриулахаар авчирснаа бясалгалч гэсэн хоол үсгээд бичээд гэж байна. Энэ өөрөнд гоё юм гэсэн үг байна те. Тэгээд нөгөө магтахжсэн үндсэн санаа нь үйлдвэрлэл хийхэд хэцүү гэдэг хүн болго ярьдаг. Мэдэрсэн цөөхөн баг. Одоо магадгүй хоёр маань. Би бол мэдэхгүй үйлдвэрлэл хийж үзээгүй учраас хүн болго ярьдаг нөгөө юм хэвийн юм шиг сонсогддог болсон тийм. За тэгэнгүүт энээс хүн цэник авдаг нэг юм байгаа нь тэр очиж хүмүүст гоё мэдээллийг хуваалцах болов гэж би бодод байна. Очиж ярихдаа айгүй гоё тийм ач холбогдол өгөөд өөрийн гэсэн гоё сүлд миктэй болсон байсан. Арга хэмжээнд өрөөд байгаа болохоор тэнд очиод гоё нэгсэн гоё яри гэж байхгүй. Очиод мик нас ямар ч байгаа байлаа тий. Тэгээ айгүй гоё ингээд юм зүг боловсон хувцалж тэрэнд одоо цаг гаргаж нүүрний буудалд үсний засал. Дандаа гоё очдөг. Тэгээ энэ нь өөрөө надад бол юм залуу захирлууд ер нь ингээд нийгэмдэр байгаа хүмүүс ингэж суралцах хэвээр чадвар юм шиг санагдаж байна. Энэ дуртад ингээд байхгүй. Тэр хүмүүсийг хүндлээд тэгээ энэс өөр бас гоё энерги аваад юм даа би анзаараад байна. Баярлалаа. Маш гуралдаач гоё ирдэ ш тий. Тэр л байна. Баярлалаа. Сүүлд яг тэр хүн одоо тэг болормоо захирал дүрэн бас ярьсан. Хүн би болохоор нөгөө эхлээд бас эго том байна гэж өөрийгөө бодоод би л ингэж бусдын өмнө гарах эго том байна гэж бодонгуудаа нөгөө хүнийг бас сэтгэл готролд оруулж өөрөө бас тэрнээсээ ингээд байгаагаа нэг уучраа нэг өөрөө ингээд тэмтчихсээр байгаа тий олцсон байна. Тэгэнгүүт сая тэр BNI ер нь бол манай бас салбарын нэг онцлог нь одоо ингээ энэ тэнд очиж ярихлаар маа салбарыг ингэдэг байхгүй юу? Одоо академийн өнөө багш хоёр одоо ингээ бас академийн багш бид нар ч бас алаан дундаас орсон багш. Тэнгүүд тэр одоо юун дундаас өөрөөсөө яг үнэт зүйл те бид ингээ бусдад өөрийнхөө суралцсан байдлыг тэгээд өөрийнхөө жоохон сурсныгаа илүү ингээ бусдад түгээчих юмсан гэх те гэдгийг нь одоо түгээхийн тулд ороод байна шүү дээ. Тэгэнгүүт тэр одоо ингээд байжгаад одоо бид нар ингээд туслах багшигээд ингээд энд явдаг байхгүй нэг үндсэн багшийнхаа нэг туслах багшигээ явдаг. Тэгээд ингээд явж хахад та аль салбарх үлээ гэмүүд каракорнгүүд яа гэдэг байхгүй. Тэгээд гисэн чинь сая өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр би нэг манад бас RD байгаа нарны цэцэрлэлтийнхаа одоо туслах багшаар ингээд очиж байгаа байхгүй. Тэгээд тэр өдөр марафонд болсон өдөр байсан. Гэсэн нэг хүмүүс бас ингээ суралцах гад ирсэн. Тэгээ би ингээ тэр өдөр чинь машин гүйдэр болохоор марафонд гүйж байгаа хүмүүсийн хажуугаар ингээ гүйсэн чинь би ингээ бүр ингээд тэр хүний нөгөө мэдрэмжийг ингээ мэдрээд миний бүр ингээ нулимс гараа болтгүй. Ямар хичээл зүтгэл байсан бол хэдин шүрмсэн татсан бол тий яаж ингээ хичээл зүтгэлээр ингээ өнөөдрийн үр дүнгээ үзүүлэх гээд ингээ гүйж байгаа л гээд тэгээ би тэр нөгөө нэг туслах багш хийж байгаагаар би цагтаа очсон байх хэрэгтэй байхгүй үндсэн багшаас өмнө очсон байх хэрэгтэй тэгэнгүүт би хоцроод ицсэн тэгсэн чинь манай наран цэцэрлэлт багш орж ирэнгүүт наран цэцэрлэл гэж аах тэрж аваад ингэснэ би үнэлж байгаа би уучлаарай би ингээд тэр гүйж байгаа хүмүүсийн зам дагуудаага алхсан чинь ингээ би ингээ уйлсаар агаад нөгөө хүмүүс ингээ харсаар агаад ингээ би ингээд жоох хоцроод ирлээ гэдэг жоох. Тэгээд тэгсэн чинь та нөгөө танилцуулагдсан байсан. Тэгээд та ямар салбарыг хүлээ гэдгсэн чинь тэр суралцагч нар манай нөө BNI-ын л одоо шинэ гишүүд байгаа шүү дээ. Тэгсэн чинь каракорм гэсэн чинь жоох амар салбар байлаа шүү дээ. Одоо энэ хонгороо захирал маань тий ингээд санаачилж байгаа тэгсэн чинь амар юм харизма өндөртөө. Тий. Тэгэл ингээл бүр бүгд ингээ босч ирээл ингээл яриад тэгээд тэр нэг нэгээ дэмжиж байгаа байдал бүр ингээд сая өнөө захирлын ярьдгаар бүр энгийн үзэгдэл болцсон. Тийм тэгэнгүүт би одоо каркоронд байгаагүй бол сая тэр бизнес цэг имэн дээр 500 хүний урд тэр илтгэлээ тавьсан нь надад та миний амьдралын бас нэг юм гоё түүх байгаа байхгүй амар гоё түүх байгаа байхгүй тэр боломжийг түүхийг бид нар нэг нэгэндээ бүтээж өгöd байгаа байхгүй. Тэгээ одоо тэгэнгүүт хонгороо захирал маань бас одоо ингээл бидний би болормоо коуч бас айгүй ингээ хүндлээ явж байсан чинь сараа маань залгангуудаа чи цуг ингээ цуг орооч гингүүд надад бас ингээ бас нэг амьдралынхаа гоё түүхийг боломжийг бас ингээ олгож байгаа хөө. Тэгэхээр яг хинийхээ ингээ амьдралд гоё түүхийг нэг нэгнийхээ дэмжлэгтэйгээр бүтээж чадаад байгаа юм гоё хамт олон донд нэг одоо ингээ нэг хэсэг нь болоо явж байгаа нь бидний бас энэ бахархал. Шинэ подкаст эхлэхэд түрүү орж ирсэн шүү дээ тий. Тэгэхэд нэг юм чиглэл нь өөр чиглэл рүү явна гэж яриаг юм уу? Би саяын нэгсээр нэг юм нэмчихв тий. Түрүүн жахаа цахирал гэсэн ш би эгэдэ хүн юм шиг байна. Тайзанд гарах гэ тий. Тэгэхээр эго сэтгэл угаасаа байнгын сүүдэр мэд дагж яадаг. Гэхдээ эго чи яадаг вэ гэхээр хамгийн гол юм нь зөвхөн өөрийнхөө төлөө л хүлээж авах гэдэг.
би мөн үү. Тэгэхээр бид нар бол хизээч эго сэтгэлээс салахгүй. Тэгээ бидний нэг хэсэг гол юм нь ухамсар яг одоо энэ мөчөд би зөвхөн өөрийн төлөө хүлээж авах зогсоод байгаа юм байна. Амьсгалаа гаргаж яагаад тэгвэл би altruistic тийм ээ нийтийнхээ төлөө нэгнийхээ төлөө хамтынхаа төлөө бүтээгээд үзье. Би таазан дээр энэ хүмүүст сайхан мэдрэмжийг ухаарлыг бэлгэлэхийн тулд урам зориг бэлгэлэхийн тулд би өнөөдөр гарч ийн гэдэг. Энэ хувиргалтуудыг хийх юм байна л да. Би өнөөдөр энд яах гэж ирсэн. Энэ сонсгож ирсэн. Бизнес хамгийн гол Ямар ч байсан ирээд юу бяцлагалтай нэлээ ойртчих шиг. Одоо тэгвэл юу төгсөө авсан гоё тий. Тэрний өмнө хэлэхэд утга учиргүй зүйл гэж байхгүй. Тэгэхээр танд шүү дээ. Энд байх хэрэгцээ шаардлага нь байсан л байсан. Цаагаараа нөгөө энерги усуулаарай. Тэгээ би бас төгсөө захирлыг ороод ирэнгүүт нь за ашиггүй дээ гоё доо. Тэгээ бит хоёр чи нэг каталог гэхчээр нэг категорийн хүмүүс болохоор үйлдвэрлэгч гэдэг хувцс үйлдвэрлэгч одоо төгсөө захирал бол хүний бие мах бодит одоо хувцс үйлдвэрлэж шүү өмсгөлийн. Тэнгүүт би одоо хүн болгоныг ундаалж хооллож чадахгүй ирнэ хүн болгоны одоо ундаалж хоололдог юмных нь одоо хувцсыг үйлдвэрлэж шүү дээ. Тэгэхээр ер нь бол нэг чиглэлийн нэг категорийн ийм хүмүүс байгаа. Би төгсөө захирлын брендийг харуунд орохосоо ч өмнө төгсөө захирлыг танихасаа ч өмнө дуртай. Тэгэнгүүтээ ингээд очоод хаяа явж байгаа ганц нэг авчдаг ч юм уу те. Эсвэл таньдаг болонготой одоо ингээд бүр амар авдаг. Nike биш Blue орж авдаг. Тийм шүү дээ. Яг ч KT бол хаана байдаг вэ? Миний мэдхээр Peace Tower байдаг. Peace Tower яг манайх ойрхон болохоор. За одоо төгсөө захирлыг яриулъя тий. Ярихгүй байгаад би яах гэж ирсэн бэ гэдэг юм шүү. Би нөө ихлэд брендийг хэлчихье. Хүмүүс бас зарим нь мэдэхгүй байх боломжтой учраас. Яг Nike-ийн нөгөө гоё шортнууд, за гоё подолкнууд, юудэнгүүд цамцнууд бол надад бүр амар таалагддаг. Би ч юм бол одоо тийм нэг нормалны биетэй байгаад шүү дээ. Яг нэг туранхай болох хүн биш байгаад шүү дээ. Тэнгүүд нөө тэр материал тэг подолк болгоно адилхан цагаан ч гэсэн материалууд нь өөр өдөг. Суналт нь өөр өдөг. Тэг мэдрэмж нь аягүй өөр өдөг. Нэг л юм байгаа тэргээ би хэлсэн тий. Нуруунд дээрээс нэг юм хатна гэдэг зарим юм дээр. Тэг аягүй гоё Монгол брэнд санагддаг. Тэг дандаа өмсдөг. Тэг энийг ягаад эхлэхээр болсон та бас нөгөө хичнээн зочин хөтлөгч гэсэн бизнес эрхлэгч манай 21 гишүүн түүхээ болцооч. Урт түүх бол. Ярис нэмээ ихэд амар 30 секунд хязгаарлага гэдэг юм чинь танд 3 минут бол урттай орно. Тийм шүү дээ. Подкаст маштай ер нь бол хүмүүс чинь урт байх тусмаа айгуу сонирхож үзэн шүү дээ. Зүгээр шүү дээ. Байгаагаараа ярихаараа тий. Тухтай бусыг үүсгэж чаддаг брэнд юм шиг надад санагддаг шүү. Энэ нөгөө нэг юу ер нь бол нөгөө ямар нэг бизнес ч асуудал байгаа л хийж байгаа шүү дээ. Тэгээд надад бол нөгөө хамгийн анх бол дутуу комплекс байсан. Тэр нь юу вэ гэхээр нөгөө бид нар социалист нийгмээс арчилсан нийгэм рүү ороод тэгэл ах нар чинь гоё тий зураг мурагтай хувцс өмсөл. Тэгээд тухайн үедээ тийм нөгөө хувцс ингээд өмсмөр байгааж Монголд байхгүй. Тэгээд анх Монголд хуулганы юу одоо нөгөө хуулгаар ингээд хаяг хийдэг байлаа шүү бид нар чи хамгийн анх. Тэрийн машин манайх ажиллуулж яхад нь хажууд нь ингээд өөрийнхөө дуртай юм юу зураг мургийн ганц хоёрыг хийвэлж хувцсан дээр нааж өмсөд Ялгардаг. Ялгарч биш юм аа. Тэр зүгээр нөгөө дизайн л байна да. Өөртөө кайфтай баймаар байхгүй. Тэгээд Япон яваад тэнд явж байхдаа нөгөө юу гэртээ юм нөгөө скрин принт гэж байдаг чинь хувцсан дээр одоо тий таны хувцс миний хувцсан дээр хийцэн ба. Тийм юм худалдаж аваад тэгээд тэрийг нөгөө Монголд авчираад баг 10 жил ингээд дараад хийж чадаагүй. Тэгээд явж байгаад ер нь 2010 онд Монголд ирээд эхлээд худалдааны бизнес хийх гэж нэлээд үзэж байгаад бараагүй. Анх Японд очиод удааг байхад нэг Япон надад хэлж ирсэн. Чи ингээд ирээдүйд Монголдо очиод бизнес хийх байхад нэг 3 төрлийн бизнес хизээч дампуурахгүй ингээд. Тэгээ юу юм гэсэн чинь Хоол. Юу идэх, өмсөх, урдах гэдэг. Энэ 3 бизнес бол хизээч дампуурахгүй. Тэгэд юу тодруулаад асуусан чинь хүнсний бизнес, тэгээ хувцсны бизнес, тэгээд барилгын бизнес. Ундаг климчал өөрийг бодсон. орон байр шүү дээ. Орон байр тий үнсэн хэрэгцээ. Заавал унтах газар хэрэгтэй байна. Тэгэхээр тэр нь орон байр мэдээж хүн гудамжинд унтаад байхгүй зү. Тэгээ энэ 3 бизнес юу 3 салбарт гурвууланд нь ажиллаж үзсэн. Хамгийн анх талах хийжсэн. Тэгээ талах маань дампуурсан. Тэгээ тэрний дараа бол барилгын салбараар бол нэг юуны материал үйлдвэрлэлийн салбар дээр 5 7-8 жил ажилласан. Тэгээд туршлагатай байж байгаад
Тэгээд нөгөө бас нэг яг юм өвөл хонгорохынхаа ирсэн нэг өвөл нэг юу офис түрээслээ суужсэн чи яг манай ажилд нэг тийм дундын офис маягийн кофе шоп байсан байхгүй. Би кофе шоп гэдэг тухайн үедээ одоо Монголын одооны энэ аюул олон бизнес тэндээс төрж гарсан. Coworking space шүү дээ. Тэгээд тэнд нэг юу кофе шопын эзэн юу эмэгтэйтэй танилцаад тэгээ яриа явуулжсэн чи би юм хувцсны 2 брэнд үүсгэж байгаа ингээд ажиллах гэж гэхээр Yonk гэж ороод ирж байгаа. За наад чи яа гэдэг ингээд тэгээ яриад би бол ингээд процесс талаас нь хариуцчихъя. Тэр охин маркетингийг хариуцаад цаана ингээд дизайнер нь байгаад тэгээ би нэг найзаа санхүүчээр нь оруулж ирээд тэгээ ерөнхийдөө ингээд бүрдчихэж байгаа байхгүй ихний хэлжинд. Тэгэл яг бизнес чинь те дундаас хил амтай хэрүүл тэмцэлтэй болдог шүү дээ. Шигшигдэн. Тэгээ шигшигдээд одоо тэр дизайнер битээ ирүүлсэн. Тэгээд тэр дизайнер залуугийн анх танилцаад одоо бид нар чинь анх ингээд би энэтэй танилцсан шүү дээ. Яг кофе шоп танилцаад 2 брэндээсээ. Тэгээд тэр 2 брэндээ хоёулангийнх нь тэр яг нөгөө үүсгэн байгуулж байгаа 2 залуугийн песок надад маш таалагдсан. Нэг нь болохоор ингээд айгуу тийм нандинж өмсдөг брэнд байлгамаар байна гэд нандин гэдэг нэртэй. Одоо нөгөө лимитэд гардаг шүү дээ. Манай их байг өмсдөг шүү. Тэр брэнд чинь нөгөөх нь болохоор юу би хямдхан тэгээд маш олон хүн өмсдөг брэнд хиймээр байна гэд. Тэгээд хоёулаа надад таалагдаа. Тэгээд яг нь нандинтай бол зам нийлж чадаагүй харамсалтайгаар. Тэгээд залуу усууд те эго өндөртэй. Тэгээд бүлэг анх эхэлж исэн. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө би Японд Токиод яг 7 жил амьдарсан. Тэгээ тэндээс нөгөө сурсан юм юу гэхээр ер нь нөгөө тухайн орны хөгжлийг юугаар тодорхойлдог вэ гэхээр логогоор л тодорхойлдог юм. Тэгээ гол чинь ингээд биш зүгээр лого. Тэгээ гол чинь ингээд Монголд ирээд харангуут лого гэдэг ярихаар чинь нэг юм хүнсний үйлдвэрлэлтэй банк тэгээд нэг ингээд одоо өөр юу гэдэг ингээд айгүй тийм хязгаарлалт зам байсан. Тэгээд дээрэс нь хувцс гэдэг зүйл болохоор бидний анзаардгүй ч гэсэн бид яг нөгөө тухайн хүмүүсийн одоо юу гэдэг тэр сүнслэг оршихуйн байгаад идэх байхгүй. Тэгвэл ингээд Токиод болохоор ингээд нөгөө нэг юу гэдэг одоо Токио чинь том дүүргүүд байгаа шүү дээ. Дүүрг болгонд нь очиод хувцалт нь ондоо тэнд ингээд ашиглаж байгаа одоо нөгөө нэг ийм одоо хүний нүдэнд харагдж байгаа одоо ийм одоо юу урлаг байгаа шүү дээ. Тэр нь ондоо гэдэг байхгүй. Тэгээ Монголд ирээд харсан чинь бүгд нэг юм ижилхэн тий яг ингээд наран туулаас бүгд бөөндөө авцсан юм шиг тийм хувцастай. Нөгөө хэсэг нь болохоор нэг жоох юм брэндтэй. Яг ингээд бүр ингээд хоёр тийш зөрүүтэй. За үсцэн тий. Тэгээд тэр донд бол ерөөсөө Монгол лого байгаагүй. Тэгээд яг тэр залуугийн хэлсэн философи надад бүр маш таалагдаад. Тэгээд бид хоёр одоо яг энэ жил манай 10 жилээ болж байгаа. Баярлалаа. Тэгээд яг энэ бизнесийг хийж эхлээд энэ бизнесээс авсан хамгийн том тийм инспирэшн нэг 2 3 байдаг. Нэг нь болохоор Америкаас нэг нөхөр манай чат руу бичсэн. Танаа хантаац чинь Америкийн second hand дээр $49 зарагдж байна гэж зургийг авсан. Тэгээ бүр вау юу болоод байгаа юм бэ ингэ. Монголд хэлчихсэн тэр үед нь. Монголд нэг юу доллараар 49 арай биш байсан баха. Хямдхан байсан баха. Тэрнээс хямдхан байсан баха. Гэтэ мэдээ ямар ч байсан тэнд ингээд зарагдчаа тэрийг хараад бол маш мэдрэлжсэн. Second hand шүү дээ. Тэгээ дахиад нэг нь болохоор би нөгөө нэг юм чанартай л юм гэсэн үг тийм. Мэдхгүй тэрийг сайн мэддэг. Зүгээр нэг нөхөр тэр Америкт өмсөж явж байгаа л тэр second hand дэлгүүрт өгсөн ч юм уу мэддэг. Тэгээд хоёр дахь тохиолдолд нь болохоор 100 айл дээр нөгөө дэлгүүрийнхаа нэг шинэ дэлгүүр салбар нээх гэж явж байгаа. Тавилга нөгөө ингээд зүсдэг залуучууд байдаг шүү дээ. Нөхөр ингээд ажлынхаа хувцсан дээр бүлэн өмссөн байд. Тэгээ бодож байгаа. Манай хувцс ч одоо ингээд гангран одоо ажлын хувцс гэдэг чинь гангранаас доош буугаад орж ирдэг хувцс гэдэг шүү дээ. Яа бас гоё юм даа гэж бодож байсан. Маш гоё. Тэгээд сүүлийнх нь болохоор юун дээр нодлон билүү? Нодлон Токиод явж исэн. Тэгээд яг нэг онгон багын амьдарч исэн газар болохоор тийм Яморо явж байгаа. Тэгээд санаанд явж байгаа ингээ харсан чинь нэг юм таньдаг бодвол бүр ингээ гайхаад. Тэгсэн чинь нөхдүүд монголоор ярьж байна. Тэгсэн манай нөгөө арвалчтай бодвол тэнд явж исэн. Тэгээд тэрийг хараад бас гоё юм байна. Тэгээ нөгөө гадаадд амьдардаг одоо ингээд таньдаг мэддэг хүмүүс ярихаараа ер нь бол танаа брендийг чинь ингээд одоо
Австралид амьдардаг улсууд бол Австралид аягүй хүмүүсдэг ч гэдэг юм тийм. Тэгээд зөвхөн манай брендийн одоо яг хийж чадсан зүйл юу вэ гэхээр бид нар ингээд бас нэг тодорхой хэмжээнд Улаанбаатар хотод өөрөнгө гэсэн нэг тийм хувцлах орон зайг бий болгож байгаа. Тэгээд яг манайхтай адилхан гэхээр аягүй цөөхөн байдаг. Тэгээд эхнээсээ одоо бас ганц хоёрын дампуурч бас хэцүү л байна л да. Тэгэд юу монголчууд нөгөө түрүүн би хэлсэн шүү дээ үйлдвэрлэлийг үзэн яддаг гэдэг. Тэгээ манай салбар дээр гардаг хамгийн хэцүү зүйл нь юу вэ гэхээр нэг баг биш. Би ингээд танаа брэндийг худалдаж авч байгаа болохоор танаах ингээд дэмжиж байгаа шүү гэсэн байдлаар хандаад идэг. Тэгэн гот бидний хувьд болохоор туслаад байдаг. Сонголт бол таныхаа. Тийм. Заавал манайхаас авах хэрэггүй шүү дээ. Nike авч бол найдтаас авах. Гэтэ манай брендийг авч байгаа чинь бид нар баярлалаа гэж хэлмээр байдаг. Тэгэн гот чинь нөгөө нэг бүгд биш л дээ. Зарим нэг хүмүүс орж ирээд тэгж хандаад байдаг. Тэр нь бол яг нэг ажиллаж байгаа залуучуудаа ч гэсэн айгүй тийм төгтэй хүнд тусдаг. Одоо бид нар чинь ингээд Монголын ийм гоё юу брендэд ажиллаж ийн гэж нэг нөхөр орж ирсэн гэдэг юм ингээд хэрэглэгч бол хаана маягаар хандаад ахаар жоохон. Тэр доо зүгээр болчихгүй тий. Энэ юу үетэй холбоотой. Үетэй холбоотой. Залуугийн бол манай брендийг маш их дэмждэг. Айгүй их сайн худалдаа авч дэмжиж байгаа. Маш гоё. Гайхалтай. Одоо та нарын үе маань жоох авчмаар юм. Би хамгийн түрүүнд анаа. Залуугийн төлөөлөл болохоор авч байгаа. Жимзигийн төлөөлөл. За бидний цаг бас нэлээд явсан байна те. Үндсэн эхний асуулт маань л ингэж өрнөж байгааг бодох нь хэдүүлээ нэглээ тэмцүүлдэг сайтай удаа ярих хэрэгтэй хүмүүс байж л те. За одоо хоёрдугаар асуулт. Манай хонгороо захирлын брэнд асуулт байгаа. За би одоо энэ өндөрлөгөөс гэдэг нэг хэлдэг те. За шууд зочноосоо эхлээд тэгээд ингээд дараалал авчих. Та асуучих бүгд. Нэг л асуулт гэсэн үг. За нөгөө 3 цагийн хэлхээс дээр ирсэн шүү дээ тий. Одоо нөгөө сайн өнгөрснөөс одоо яг одоо цаг дээр ярьж байгаа. Одоо бизнес хийгээд ч юм одоо энэ хүртэл ингээд замналыг туулаад одоо одоогийн өндөрлөгөөс харахад бизнес ч юм уу энэ ингээд хийж байгаа ажилчин энийг л ерөөдөө баримтлаад ч юм ингээд явуучвал энэ болтын байна, бүтдийн байна гэдэг ингээд харсан үнцэг байгаа. Тэрнийг яг юу гэж бодож байна гэдгийг илэрхийлж. Энд дэр би нэг тайлбар хэлчих үү. Манай монголчууд их 10 хүн за яг мэдээж боломоо коуч мөр дараа өөр байж магадгүй нөгөө бус хүмүүс бас ингээд зөвлөмжилдэг учраас зохиол захиалмаа ч гэсэн бас тренер учраас сургууч гүшин ярихад явах. Би төгсөө цагт бат мэдчихээн мангар дараахан зан гарах байх. Тэгвэл бидний энэ зорж асуугаад байгаа нь юу вэ гэхээр энэ одоогийн өндөрлөг гэдэг чинь таны тэр 10 жилийн өмнө 9 жилийн өмнө хэдэн жилийн өмнө эхэлсэн юмны та харьцуулахад л гэж өндөрлөг гэж ярьж байгаа. Тэгээд юмаа эхлэх гэж байгаа залуу хүмүүс хийж магадгүй. Эсвэл нэг жоохон даун болчоод за би энэ бизнесийг хийж чадахгүй юм шүү гэдэг унцсан хүн байж магадгүй. Бидний нэг гоё үг очоод нэг онцох ганцхан хүн байвал болоо л гэж байгаа. Тэгээд тэр нь танаас гарч байгаа нэг баримтлагдаг зарчим үнд зүйл. Танаа үйлдвэрч хийжлээ одоо. За эргээд харахад би үйлчлүүлэгч болгоноосоо сурч ирсэн байхгүй. Би номноос сурсан, багш нараасаа сурсан. Гэхдээ яг ингээд one to one нэг нэгээрээ ингээд ганцаарсан уулзалт хийж явахдаа би тултлаа үйлчлээд гарсан. Ихэнх үед бол тултлаа үйлчлэж чадахгүй байхгүй. Яг нөгөө уур чадвараа чадсангүй даа гэл. Сэтгэл зүйчийн нарийн явстаа штэ. Сталтаа гаргачлаа штэ гэл. Тэгэл би үйлчлүүлэгч болгоноосоо сурдаг. Үйлчлүүлэгч үйлчлэлээ дараа нь би араас нь бичлээ би энийг сурах ёстой шүү, энийг сурах ёстой шүү. Тэгэхээр миний баримтлагдаг зарчим бол үргэлжийн мөнх хамгийн дээд хүн цэнийг өг. Одоо нэг тултал нь одоо нөгөө хүндээ хүн ингээ мөнгөө зориулаад сэтгэл зүйдээ хөрөнгө оруулж байгаа бол би тэр хүнд хэрэгтэй юмын мэрэгжлийн өндөр түвшинд өгөх үед. Тэгэхээр өглөгийн сэтгэл. Тэгэхээр би энэ хүнээс юу авах вэ? Удаан хугацаанд энийг яаж торгоож мөнгө авах вэ? Яаж ингээд би өөрийгөө хэрхэн танилцуулах вэ? Би хамгийн лаг нь гэдгээ яаж харуулах вэ гэдэг биш. Би үйлчлүүлэгчтэй ингээд сууж байхдаа би байхгүй болоод энэ хүнд юу хэрэгтэй байна? Энэ хүнд би илүү хэрэгтэй юм өгөхийн тулд би яаж өгч хэрэгтэй байна? За энийг би дутуудлуулчлаа шүү гэх тэмдэглэл бичээ. Тэгээд тэрийгээ би дараа нь онлайнаар юм уу багш нараас амин асуугаад анаа гэж сураа явчихдаг. Чин сэтгэлийн үйлчлэл. Вау. Гайхалтай. Ингэж сонсогдож байна нөгөө бидний одоо Бинайн одоо үндсэн философи байгаа шүү дээ тийм. Givers gain гэдэг өгчээж авдаг. За энэ нэг авах тухай ойлголт биш л байгаа юм л та. Өгөхийн тулд хөгжих гэдэг энэ одоо яг гоо өгөхийн тулд хөгжих. Тийм, nice. Одоо бид нар гэсэн ажил дээр ажилчдаа цалин өндөр өгөхийн тулд яаж илүү их борлуулалттай болох вэ? Яаж зардлыг борлуулах, яаж чанар руу анхаарах вэ гэж явдаг тийм. Гайхалтай.
маш гоё одоо хэрэгжүүлж болох үсэ. Миний хувьд яг ингээд хэрэгжүүлээд байгаа юм шиг надад санагдаж байна. Яг саяны одоо юу би одоо нэг салбар бинадер нэг хэлдэг байхгүй. Gives gain гэдэг философи хүмүүс анхандаа орж ид ойлгохгүй байлаа шүү. Шууд ингээд би gives gain хийж байгаа гэж чадахгүй юм байна. Энэ нэг юм урттаа хоримтлагддаг нэг юм хоримтлагдсан хүүгээд нэг санхүүг ойлголт өгдөг шүү дээ. Тэрэн шиг ингээд багаар сайжирж байгаад нэг юм жоохон өөрчлөгддөг зүйл юм байна гэж тайлбарладаг байхгүй. Тэгэхээр яг сая тэр концепцийг хэллээ гэж бодлоо. Тий. За жохоо захирал. За миний хувьд болохоор ингэж боддог. Бас яг сая болормоо захирлын хэлдгээр би суралцахад нэлээ ингэж үлэн байж. Тэгээд яг хаана юу сурч болох юм. Гэтэл нөгөө сургалтын төв болгоноор очиод сураад авахгүй шүү дээ. Тэгэхээр хүнд ямар ур чадвар хэрэгтэй би хүүхдээсээ хүртэл суралцдаг тий. Тэгээд суралцах зүйл дээр нэлээд сурж ээж хүн гарц гаргалгаагаа олдсон байх гэж харсан. Тэгэхгүй бол нөгөө Монголд хүмүүс ингээд хэдэн мянган мөлий бизнес эрхлэгч бүртгүүлэнгүүтээ 2 жилийн дараа 95% нь хаагддаг гэдэг мэдээг би сонсч байсан. 95% нь нөгөө компани бүрт шинээр нээчээд. Тэгэхээр тэндээс одоо юу байх вэ гэхээр магадгүй нөгөө бичиг баримт бүрдүүлэл явахт нь за тэр нэг төрийн албах ингээл төвхтэй байдаг ч юм уу те. Тэгэхээр тэр болгон дээр шантрах асуудал бол хаяада угаасаа гарна. Гарцгүй ч юм шиг эцсийн одоо зогсоол ч юм шиг юм бол ирдэг. Гэхдээ тэр бол нөгөө нэг та эцсийн зорилгоо харцсан байхад наан байгаа чулуу гэж бодоод те. Тэр чулууг одоо тойроод гарах уу, өсрээд гарах уу гэдгийг хүн яаж хийх вэ гэхээр мэдээж суралцсан тэр сэтгэл зүй, ур чадвар те, даац тэр юмн дээрээс бол даадаг. Тэгээ бид нар сүүлийн үед би бас өөрийгөө бас анзаарсан юун дээр анзаарсан бэ гэхээр бид нар зээл төлөх те ямарваа нэгэн одоо ажлыг бүтээх за тэдэн сарын тэдэнд шинэ юм хийх гэж байгаа. Тийм болохоор энэ одоо ер нь бол одоо бид нар шинэ брендийг хүртэл зах зээл рүү нэвтрүүлэхтэй за тэг зах зээл рүү нэг хэдэн сараас орж эхэлнэ. За танигдах хугацаанд тэд амьдралын мөчлөг нэг энэ үед унандаа гэдгийг тооцоолдог байхгүй юу? Бид нар өөрөө тэгж тооцоолж байгаа хэрнээ сэтгэл зүгөө өөрөө тооцоолдгүй юм байна гэдгийг харсан. За би эндээс бүтлгүүтлээ гэхэд унчингуудаа энэнийг яах вүлээ гэдгийг харддаг юм байна. Тэрийг ерөөсөө бадрангуугаар төсөөд одоо ингээд харанхуугаар ордог нь бидний бас нэг юм нөгөө тухайн юуныхаа мэдлэг чадвар байхгүй юм да. Тэгэхээр тэр яах вэ гэхээр хөгжиж ижил хүн гарц байдэн шүү. Тэгэхээр хөгжин одоо нэг үүнээс цаашаа газар үгүй гэсэн ч гэсэн газар байдэн шүү л гэж хэлмээр байдаг. Тасралтгүй хөгжихийн талаар ярьж зөв. Тэгээ тасралтгүй хөгжихийн тулд бас БНА-ийнхаа бас нэг хэсэг байж байгаа. Хүн болгоны одоо 7 хоног болгоны тусгай илтгэлээс бас бид нар суралцж байна тий. Тэгээ одоо салбар маань өөрөө бас суралцахад бас тоо хэмжээ хязгаарлагдаад байгаа болохоор энийгээ дахиад дахиулъя гэд бид нар одоо актем руу орсон тий. Заангаа суралцж шүү дээ тий. Маш гоё. Нөгөө мэдлэгийн гурвалжин гэдэг нэг Google гэх юм бол бүх гараад ирдэг л дээ байнга. Тэгмэд лекц одоо лекцэн суухаар 5% авдаг ч гэнэ үү тий. За одоо visual болон аудио байхаар одоо чи бидний подкастыг үзэхээр 30 орчим авдаг ч юм уу. За өөрөө туршиж үзээд нэг дасгал ажилтаа эсвэл demonstrationтэй байхаар 60-70% нэмэгдээ явдаг юм л да. Тэгж чад тэр гурвалжингийн суур буюу хамгийн ихийг авдаг үе нь 90% авдаг нь хүнд заах үед. Тэгэхээр нөгөө бид хэд чи актемд ороод багш болоод байгаа нь тийм бусдын төлөө гэхээс илүү тэр одоохондоо авахын төлөө байгаа. Sorry. Хэл мундаг улсуудтай суугаад байна да. Яа тийм байна. За төсөө захирлын 2 дахь асуулт. Энэ сая толгоор Yonk гэж ороод ирлээ л дээ. Тэгээд тэр юу юм бэ? Ер нь ямар нэг бизнес юм шүү дээ. Залуу замбан багтаа бол ингээд аюу тийм холбогдохой байдаг. Хаана боломж ингээд тэр л үг юм гэдэг. Одоогийн яг энэ өндөрлгөөс харахад бол ер нь Тэмээжингийн цуваа байсан аюу тийм зүг баг. Нэг бизнес дээр бол нэг одоо 5 жил ч юм уу 3 жилийн дараа нэг тим болчихно гэсэн бодол өөртөө тийгээд компани жишээлбэл тийм болох чинь ч юм уу тий. Тэгээд нэг тийм бодол тэгээд яг л тэрэндээ хүрэхийн төлөө яг жингийн цоо шиг явдаг. Тэгээд нэг гадны философор гадных нарыг ирвэл сайнаас агууруу дэвшгүйгээд ном гэдэг. Зарааны онол гэдэг байна шүү. Яг тэр тэгээ Монгол руу хөрвүүлэхээр Тэмээжингийн цоо байдаг байхгүй. Тэгээ энийг манай нөгөө юу Японд анх очиод тэгээ манай багш надад зааж өгчсэн. Тэгээ тэрийг нь саяхнаас л ойлгосон. Японоор юу гэж хэлдэг вэ? Гэхдээ тэр багш болохоор тэгсэн нөө миний төрсөн өдөр болоод
Тэгээд нөгөө төрсөн өдрийн ингээд нөгөө торт надад авч өгөөд лаав л гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө Бадрангуу гарчсан би 5 жилийн дараа 10 жилийн дараа бала баахын нэрээ лаав үлээх гэсэн чи төгсөө байж та. Яасан гэсэн. Төрсөн өдрийн тортыг чинь жилийн төлөвлөгөөгөө хилжил үлээдэн шүү дээ. Яаж байгаа бохш гэсэн чи. Угаасаа чи 5 жилийн дараа ч торт үлдээн тэгэхээр 5 жилийн дараа ямар болох гэж мэдгүй. Чи энэ торт чинь бол яг дараа жилийн чинь үлдээдээ. Чиний төрсөн өдрөөр байх болохоор чи яг нэг жилийнхаа төлөвлөгөөг бодоод үлээ. Тэгээд бодсон чинь ер нь нөгөө нэг юм амар юм нөгөө нэг юм том хүсэл мөрөөдөлтэй байгаад өөрийгөө л зовооно гэхээс биш тэр нь хүрч чадахгүй байхгүй бид нар. Тэгэхээр нөгөө түрүү өөний захирлын хийсэн шат шатаар гэдэг шиг тий. Тэгэхээр нэг 5 жилийн төлөвлөгөө зохиогоод эхний жилд нь ингээд хоёр дахьт нь ингээд гурав дахьт нь ингээд гээл. Тэгэл яг тэрэндээ өрөх гээл ингээд явжсэн дээр. Тэгээд тэрний завсар бол ингээд маш их юм болно. Тэгэн гутал чинь нөгөө нэг юм алтан гад сод байх бол бид нар нураад унчих واخгүй. Тэгээд одоо түрүүний жавхаа захирлын хийснээр тэр юу дампуураад байгаа 90 компани бол яг тэр нөгөө нэг юу гэдэг Асиараа тий. Үүний зүйлийн тодорхой болоог болохоор л юм ингээд унж байгаа болов гэж би бодод. Гайхалтай. Тэгвэл та нөгөө алтан газрууд одоо хийж байгаа юм ирээдүйд дараагийн шат тэрний магадгүй дараагийн шат ирээдүйгээсээ бидэнд асуултаж байгаа. Манай мөнх гэрэл захирал Асахи маань бол зарим юм нууц гэдгсэн. Тэгэхээр тийм байсан ч бид нар бол бодлын аягүй хүндэтгэл сонсно. Гэхдээ мэдээ сонирхолтой байвал илүү гоё гэж бодож байна. Манай компани Азтайгаар дэлхийд дээр систем бүрдсэн салбар дээр ингээд ажиллаж байгаа юм байна. Тэнгуут л одоо ингээд яг ингээд гадаад руу одоо Монголдо ингээд бизнес эрхэлж байгаа тий үйлдвэрлэл хийж байгаа одоо энэ брэнд гадаад руу гаргамаар байгаа хгүй хүн болгоны л бодолт өгдөг тий. Тэнгуут л манай компани Азтайгаар систем бүрдсэн тийм салбар дээр гадаадд гаргаж байгаа хгүй. Тэгэд одоо бол нөгөө манай компани тий дизайнер ч юм уу тийм хүмүүс нь сэтгэн бодох чадвар нь тий одоо юу гэдэг супер байвал бид нар ингээд гадаад гарахад боломжтой байна. Бусад одоо бизнес ингээд дөнгөж эхэлж байгаа юм хүмүүс ч юм уу тий бүр нөө одоо тийм хүмүүст хандаж хэлэхэд огт байхгүй бизнес хийх айгүй хэцүү байхгүй. Яг тэгэхээр нөгөө хүнээс зөвлөгөө авч гисэн тэгээд тэр чинь өөрөөс нь өөр хүн мэдгүй шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол одоо нөгөө ойрын хугацаанд гадаад гармаар байгаа. Тэгэхээр одоо салбараа сайн одоо гадны салбарыг сайн судлаад тий заараагаа сайн судалж байгаа гадаад руу гарах гэж бодож байна. Nice. Тэгээ яг эхний мөрөөдөл бол би менежментээ багтаа өгөх хүсэлтэй байгаа. Би менежментээ ингээ өгөөд яг өөрийнхөө нөгөө жинхэнэ бүтээл рүүгээ ороод тэгээ номоо уншаад илээрээ сонь юм яриа тэгээ өөрийнхөө тэр янз бүрийн дотоод нээлтүүдийг хийгээ тэгээ тэрийгэ хүмүүст ингээ гоё бэлэглээ те крафт руугаа орох хүсэлтэй байгаа. Тэгэхээр манай баг бол аюул сайхан хамт олон байдаг. Одоо би бэлэн гэж бодоод байгаа. За хоёр дахь яг сайхан гарч ирсэн мөрөөдөл л доо. Тэгэхээр би Канадад 8-9 жил амьдарсан хэрнээ яг өндөө очиод хүүхэд гаргаад тэгэл бизнес чинь дахиад нэг 2 хүүхдийн дайтай юм байгаа хөх тий. 3 хүүхэд ингээд яг дарааллаа төсгцэн. 2 хүүхэдтэй. Тэгээ сүүлийн 8 жил өстөд зөксөө зайгүй тэгэхээр би гэрээсээ гараагүйгээр яг энэ одоо нөгөө өөрийнхөө үйлчлэгийг бүр ингээд төгөлдржүүлээд сураад ингээд төгөлдржүүлээд ажилласан байхгүй. Тэгээ олон улсын түвшинд нь одоо хүрсэн. За одоо нөгөө Fortune 500 компанид коуч үйлчлэгээ үзүүлдэг Better Up гэдэг компани 6 жил ажиллаж байна тий. Тэгээд би ерөөсө Канадын зах зээлийг тэр чигийг хайчиж. Тэгээд саяхан нэг Торонтод явж байгаа нэг найзтай аюун санааны ганцаард л орж байна. Тэгээ арай хитрхи хөгжөөд оргин дорны хүмүүс нөгөө ном амшиг хөгжихгүй болохоор яриа нийлэхгүй. Яг миний ингээд нэг тийм төвшөнд хүрсэн нэг юм эмгтээчүүд тэгээ ингээ юм ярихаар нэг үл хатаархаад нэг үл янз янз болоод нэг үл ингээд өрсөлдөөд байдгүй нэг юм гоё ингээд бизнес эрхлэгчтэй нэгдмээр байна гэдгсэн чинь манаас танилцуулаад ихсэг нөхдөөдөө танилцуулаа. Сая яг ирэхээсээ өмнө хоёр шөнийн ретритэд суучаад шууд эхний нэг хүүхэн ингээд би ингээд бизнес нэг юм параграф хөтөлбөр байгаа би ингээд санд болгож би бол ингээд Насара корпоратед ажилласан ингээд Канадын эмэгтэй. Хүй би хамгийн түрүүний хэлсэгч юм болно. Шууд ороод. Гэс нөгөө эмэгч чинь маш баярлж байгаа байхгүй да хамгийн анхдих гэдэг. Тэгээ нөгөө эмэгтэйгээрээ дам чиний хүсэл юу вэ? Одоо би яаж хамт туслах вэ гэхлээр би одоо яг энэ хөтөлбөр чи юу гэдгийг мэдэхгүй байна. Гэтэ би энэ Канадад олон хүмүүстэй ингээд танилцмаар байна. Би ойд амьдардаг учраас ингээд байн ийш тийш яваад чадахгүй. Намаа нэг Канада руу ингээд Торонто руу ирэхлээр л ингээд олон хүмүүс танилцуулаад те тэгчмээр байна. Тэгээд би энэгээр дамжуулаад яг Канада зах зээл рүү бол ормоор байна. Би бол бэлэн гэдэг.
Тэгээд ямарсаа Канадатай ажиллахаар зорьсон байгаа. Гоё. Гэхдээ Монгол хүмүүстэйгээ ажиллахдаа их зориулсан цаг хугацаа энийг баг одоо тэнд аль хэдийн бэлэг юм дээр очиод аль хэдийн нөгөө суурь хийчихсэн учраас нэг өндөр дүнтэй нэг 2 3 клиенттай байдаг ч юм те. Тийм л хүсэлтэй. Янзтай. Энэ бол бүр өсөг мөрөөдөл шин ойрын алхам юм. Тийм угаасаа надад хэлсэн маа юм шиг тий. Наад чинь баг бэлдсэн ч юм санагдаж байна. Тий. Аль хэдийн алхмаа хийдсэн те. Амжилт хүсье танд. Баярлалаа. За миний хувьд болохоор байгаль дуустдаг уусаад бордоо болдог технологиор Монголд одоо тор уут тар гэлгар уутыг бас ингэж байгаль дээлтэйгээр ингэж хөрвүүлж эхэлсэн. За тэгэхээр компани маань энэ одоо үйлдвэрлэлийнхаа хэмжээг илүү нэмэгдүүлэх те Монголд үйлдвэрлэгдэж байгаа энэ гэлгаруудны хэмжээг тэр байгаль дуустдаг руу чиглүүлэх дээр ер нь бол нэлээд ингэж масс зах зээл рүү орж ажиллахаар стратеги тавиад ажиллаж байгаа. Тэгмүүд энэ үйлдвэрлэл маань өөрөө өсөж хөгжөөд явах юм бол байгаль ихтлхийдээ те хүн болгон дандаа go green л гэдэг байна шүү дээ. Тэгэхээр ногоорой гэдэг одоо орон зайг манай компани Монголд анх удаа эхлүүлсэн. Энэ орон зайгийнхаа цар хэмжээг нь тэлэх нь бол бүх юмыг нь ногооруулчаал сууж юмэр шүү дээ. Тэгэхээр тэр ийг бол хамтын хүчээр бид нар бол эхлүүлсэн байгаа. Тэгэхээр тэрийг одоо цааш нь ингээ өргөжүүлээд ажиллахад бол бусад одоо хүмүүсийн тий хамаарал санхүү дээрээс нь боловсрал юм чухал байгаа. Тэгэхээр одоо бид нар одоо байгаль дуустдаг торыгоо ингээ дэлгүүр худалдааны өдрөө масс зах зээл рүү оронгууд түрүүн төгсөө захирлын хэрэлдэг шиг тий нэг үеийнхэн байж тий нэг тийм манай нэг сонин дайчтын үеийнхэн байгаа шүү дээ. Тэр үеийнх маань бас ингээ зөвшөөрөхгүй гэж аахгүй. Тэгэхээр бид нар өөрөө тэрийг нийгэм өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөх хэмжээний юм боловсрал мэдлэгтэй болох ийм том зорилготой. Вау. Бодлон нөгөө Токиод бас нэг найзуудтай уулзаад юм ерөө сууж байгаа. Тэгээд нэг гаргалгаа харсан. Тэр нь юу вэ гэхээр монголчууд ч мэддэг хүмүүс нь ярьдаг юм шүү дээ. Одоо ч Монголын эрдэмтэд ярьж байгаа юм чалга тий. Тэгэхээр хэдүүлээ ингээд одоо юу гэдэг одоо таны торны талаар тий хар өрмийнхний бас уриалж бүгд ярих хэрэгтэй. За энэ ч орч ийм учиртай турш. Одоо энэ подкастын суур корн тэр ихгүй. Энэ эрдэмтэн хүн даруй гэдэг үг чинь чимэг байхыг хэлэг бах. Тэ? Арай өөр утгыг илэрхийлсэн баг. Бусдад соён гэгээр хэмиг нь одоо ингээд яг хийдэг хүмүүс нь зөв мессеж өгөөч гэж байгаа. Ингээд бидний бас подкаст өнөөдөр ярилцлага бас айгүй тийм гоё гүн мэдрэмжүүдтэй гоё ярилцлага болж байна. Тэгээ энийг үзсэн одоо төвчээртэй үзэгчтэйгээ шагнаад за удахгүй одоо Боломо коучийн маань Монголд ирсэн зорилго те эхний ажлаа эхлээд хийж гэж байгаа шүү. Тэр зорилгын талаар буюу ретрит арга хэмжээний талаар бид нар төгсөө өдөр маань одоо яаж бүртгүүлэх үү? Төлбөр нь хэдий? Хэр хугацааг зарцуулах вэ? Нөгөө бяцлал шиг маань 10 хоног юм бол одоо хэцүү байна. 2-3 хоног бол бас болох гэдэг шүү дээ. Ингээд нөгөө нийт үзэж байгаа үзэгчд маань бас гоё бэлгээ задлаач гэж үзэж байна. Би энэ ретритийг ер нь бол монголчуудыг энэ завгүй амьдралаас нь суулж аваад гадаадд хийх зорилготой байсан. Угаасаа тийм концепттэй явж ирсэн. Гинт премиум болрыг харангуутаа яасан гоё газар вэ гэж сэтгэл догтлонгуудаа Монголдо хийхэр алцсан байхгүй юу. Тэгээд уг нь бол 7 хоног юм. Тэгээд гэрээс нь суулж аваад 10 хоног явуулдаг байхгүй юу. Одоо энэ удаад болохлоороо би чинь бас гэр орондоо цагаа гаргах хэрэгтэй байгаа. Очоос би бол нэг VIP бол нэг 4 шөнө байгаа. Яг энгийн оролцогч нар болохоор 3 шин 4 өдрийн өглөө 6-аас оройны 9 цаг хүртэл юм бүтэн скеж хуваартай тийм ретрит байгаа. За тэгээд тэр бясалгал доторх арга хэмжээнүүдийн хувьд бол ингээд энгийн бясалгалаас арай өөр. Тэгээд шалондоо очиод мэдэрнэ мэт. Тэгээд одоо ингээд мэдэрсэн үеинд ингээд сууж байна. Тэгээд би маш олон арга зүйтэй учраас бүх юмнуудаа ингээд оруулдаг. Ямарс би таныг болдог мэдрүүлнэ тий. Таныг мэдэрсэн хүн бол тий. За энэ бол үгээр илэрхийлгээд хэцүү байна. Гэхдээ энэ бол нэг амьдралын маш чухал нэг хөрөнгө оруулалт байд юм байна гэдэг тий. Би өөрөө ретритэд явж ирээд миний эгоор бүтээдэг байж байгаа. Ретритэд яваад энерги маш их энергитэй болоод миний бизнес 6 сарын дотор 5 дахин өссөн байна. Вау. Тэр бол ингээд тий гих мэтлэн миний өөрчлөлт гэсэн ч гэсэндээ маш их хөгж өсдөг. Тэгэхээр бизнес эрхлэгчдэр бол энийг яг байх ёстой зөвдөө 3 шөнө тэрэлжэд премиум болор resort-од 6 сарын 4-өөс 7-ны хооронд
болно. За яг энгийн оролцогчдын төлбөр бол одоо early bird-ын дууссан учраас 3.8 сая. За гадагшаа явах юм бол 10 саяар явдаг. Тухайлбал миний Beyond Retreat чи одоо 1.3 тэрбумын хөдөлгөөнгүүдэд 1.3 тэрбумын зардал гаргасан байхгүй юу. Тэгэхээр ашигтай бол бизнес биш. Гэхдээ энэ бол ингээд маш гоё мэдрэмжийн аялал байдаг. Монгол хүн байх ёстой зүйл. Тэгээ би сэтгэлээ зориулаад ер нь бол айгүй өндөр зардалтай хийдэг. Хүнд өгөх юмаа сайхан өгөхийн тулд. Тэр 3.5 бол 3.8 саяны төлбөртэй. Тэр чинь баг премиум боолрын үн юм шүү. Тийм премиум боолрын. Хондог очоод нэг хонохор чинь хэд болоод гоё сая. Тийм. Тэр ер нь л өөд шүү дээ. Нэлээд өндөр шүү. Тэгээ яг хаа тийм байна. Тэгээд амжиж бүртгүүлээр ер нь бол 100 хүн яг л тэр нөгөө премиум боолрын чинь заал чинь жижиг учраас бид нэр 100 хүнээс хэтрүүлэхгүй. Ер нь бол 60-70% өөрцөн тий. За энэ дээр надад нэг асуулт байна. Ойлгож байгаа хүмүүс нь бол бүртгүүлчих байх. Ойлгохгүй хүмүүс нь би очиж дараа техникүүдээ ингэж яана гэхлээр нууцлаг хэвээр үлдчихэд байгаа. За сая авах ингэж чиг сортох юм гэвэл би өөрийнхөө туршлагаараа бизнесээ 5 дахин 6 сар дотор өсгсөн гэдэг бол нэг юм вау. Гэхдээ яг үнэн үү? Үнэн. Гимшээ. Үзэгчийн үднээс бодож авахгүй. Үнэн үү гимээр. Тэнгүүд одоо та ингэж хариулж өгвөл яаж вэ? Үзээ сууж байгаа хүмүүсээс нэг иймэрхүү симптом гэдэг юм уу шинж тэмдэг байвал та нэг очих нь зөвсөн болцсон биш үү? Цаг нь болцсон байсан байхгүй. Манай сараа өштэй. Бина хараад нэг гişүүд бид 7 хоног болгоо ингээд тусгайлтаа тавьад өөрсдийнх нь бизнесийг 8 минутанд багтааж ярьдаг. Тэрэн дээр ярихад бид рүү маазраал төмөө өтөр нэг доглоо энийг гэдсэн гэдэг шиг ийм шинж тэмдэг байгаа бол та энэ шүү гэж хэлэхэд нь л гэж авсан байхгүй. Тэрнээс бус бүх юм нь энгийн биднэрт юу санагдаад байна гэхэлэр кино үзэж байгаа юм шиг. Уран зохиолын ном сонсож байгаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй. Тэгээ нэг жоохон хөрс рүү болвол гэсэн санаа. За. Ер нь маш их завгүй амьдралдаа ингээ автаад өөртөө цаг гаргаж чадхаа болсон. Би хинбэ гэдгээ ингээд мэдэрч чадахгүй те. Мэдрэг гэхлээр нэг бол ингээ бүр ингээ тавчтаад бачуураад байдаг ч юм уу те. Эсвэл нэгээд гомдоод байдаг. Байс одоо эмэгтэй хүн бол хитрхи өгж явж байгаад нэг мэтгэд ингээд бүх хүн гомдоод уйлаа зөвхрөөд байдаг те. Тэгээ эсвэл анхаарал төвлөрөхөө болцсон. Нэг юм ингээ төвлөрүүд юмаа хийхлээр анхаарал төвлөрөхөө болцсон. Тэгээ эсвэл ингэдэг шүү дээ бид нар ч нөө бизнесдээ өөрийгөө алдангуудаа би ийм хүн байгаагүй шүү дээ. Би уг нь бол ийм баяр хөөртэй аз жаргалтай инээдэг ханиадаг хүн байхгүй тий. Инээж чадхаа болцсон байна. Хүнтэй нэг сайхан тайван сууж чадхаа болцсон байна. Нэг уур хүрээд байдаг болчтой. Эсвэл би юусоо гэрээсээ гармаагүй тий. Хүнтэй харилцмааргүй тий. Ямар төвхтэй юм бэ гэн. Тэгээ эсвэл ингээд бүр ядраад нойр хүрхээ болоод унтахаа болоод тий. Ингээд стресстэй байдаг болцсон. Ингээд энгийн жоохон юмд л ингээд бухимдаал стресстэй л уурлаад давчтаал. Тэгээд бүр ингээд нэг л бүх юм хүнд оргоод байгаа. Нэг л цээжнээс нэг юм хоосон юм, тэгээ хоосон юм зуураад тэгэл нэг юм хүнд оргоол хинч намайг ойлгохгүй байгаа мэдрэмж аваал тий. Би зүтгээд байхад л бусдын зүтгэх байх ямаа ядраад тий. Ингээл уурлаад энэ бол яг л өөрийгөө алдсан байна. Энергийн тутамгшилд орсон байна л гэсэн тохиол. Одоо энэ бол яг ретрит хийх цаг нь болжээ, ухрах цаг нь болжээ. Тий. Окей, nice. За тэгэхээр иймэрхүү шинж тэмдэгтэй хүмүүс байвал бас ингээд би бол ингэж бодод байна. Хүн энийгээ өөрөө мэдрэхэд хэцүү байх. Тэгэхээр хажууд чинь байгаа хань хичээл хамтран бизнес хийж байгаа хүмүүс найз нөхдөд чи иймэрхүү одоо үзэгдэл шинж байвал бас ингээд хүчлээд нүдийг наниулаад явуулчаарай. Нүдийг наниулаад гэдэг маань буруу гэж шүү дээ тий. Одоо нөгөө харанхуугаар гэсэн санаа шүү тий. Тий. Sorry. Тий. Буруу тий. Тэгэхээр очоод ингээд юм шууд ингээд заавал нэг мөчөс шалтгаан олохгүйгээр очичаарай. Үр дүн сайхан байх юм байна. Зөв. Яг бизнес эрхлэгчд бас нэг түгээмэл тохиолддог зүйл юу вэ гэхээр юу гэдэг шүү дээ. Нөгөө хүн чинь яг ингээ бүр ингээ ядраад ингээхээр бид нар маш компьютерийг бол юм уу утсаа ингээд гацгаар бид нар старт хийгээд байгаа шүү дээ. Тэнгүүт тарих өөрөө нэг юм заримдаа ингээд би ингээ гадагшаа явахаар ингээд унтраачмаар юм шиг мэдрэмжийг бизнес эрхлэгч нар аягүй их авдаг. Би нэг зүгээр нэг бүтэнсэн өдрийг бүтэнсэн өдөр шиг өнгөрөөчмөр байгаа мэдрэмжийг авдаг. Тэгэхээр энэ тархийг нэг та нэг жоохон юм унтраачмаар байгаа мэдрэмж аваад тэрийг мэдээж та унтраач чадахгүй шүү дээ. Тэгэхээр тийм боломжийг одоо энэ үйл ажиллагаа маань олгох боломжтой шүү л гэдгийг бас нэмэлтээр хэлчмээр баярлаа. Маш гоё. За подкаст болгох нэг өөр хүмүүс өөрийн гэсэн нэг юм болон байдаг шүү тийм. Манай болон болохоор яадаг вэ гэхээр тэнд урдны оролцогч нарын маань нөгөө яг ингэ нөө афоризмууд байгаа. Тэрийг бичингүүтээ захирлууд болгоны нэг юм гар үсэг гэдэг шүү дээ. Яагаад энэ нөгөө захир энэ гар үсэг ингэ бичсэн бэ гэдэг юм гар үсгээ гоё зурж тэнд үлдээх юм. За.
За окей. Та өөрийнхөө амьдралдаа ерөөхдөө баримталж явдаг афоризмынхаа үгийг бичээд тэгээ ард нь гарын үсэг зурх юм. Тэгээ гарын үсгийнхаа тайлбарыг бас бидэнд хэлж өгвөл бас айгүй сонирхолтой. Гэтэ яг зүгээр. Тийм энэ дээр ингээл өөрийнхөө амьдралдаа баримталдаг афоризм аа энэ биччихлээ. За. Дараагийн захирлууд нь ч гэсэн унших юм. Таны ухамсар сэтгэлгээний өсвөл заараагүй. Ямар гоё үг вэ те. За. Эндээс Одоо гар үсэг. за ер нь ингээл биччихсэн шүү дээ. Нэрээ бичт юм тий. Тайлбар авахгүй. Угаасаа нэр нь л байгаа юм байна. Нэр нь л байгаа юм байна. За баярлаа. За баярлалаа. За та одоо амьдралдаа баримталж явдаг афоризмынхаа үгийг энд бичээд тэгээ ард нь гар үсгэе. Эрсдлээс Боломж боломж бүтээгч бүтээгч байгаарай гэд. За. Яа. За миний гарын үсэг болохоор энэ ном инх тайван гээд үсэг. Тэгээ нэг харахад юм амархан юм шиг нэ эндээ ингээд Монгол юм юутай зангилалтай ингээд тийм биш тий. тэгээд дээшээ ингээд сэрч явдаг. Тийм Нэг ээ. маш олон жил зурж байгаа. За өстой гоё харагд юм байна. За баярлаа. Баярлалаа. За төгсөө захирлын маань амьдралдаа баримталдаг афоризмын үг болон гар үсгдэг гэдэг. Одоо юу гэж болох юм. Урдаа юм байсан чи. Юу нэг гоё бичдэг юм байна шүү дээ. Би их муухай ичдээ шүү. Вау. Гарын үсгийнх нь утга нь юу лээ? Энэ ингээд гэвс. Тэгээ энэ хэ тэ өө англи жи эс. Мөн л миний зүгээр нэр. Гэтэ бас амар үрмөцэн тий. Тий. Өчигдрийн өрөөс илүү. Хонос үстэй. Уруулчих гэж байгаа шүү дээ. За баярлаа. Баярлаа. За өнөөдөр ингээд Бена Каракорум подкастын маань энэхүү дугаарыг төрөж гаргаж байгаа. За тэгээд дугаарынхаа төгсгөл бид нар нэг гоё өрөөг бөөндө хэлдэг. Эхний дугаар дээр бид нар More Together хэлсэн чинь манайхан бас жоохон өөр нэвтрүүлэгтэй адилхан байх шүү гэдгсэн ТV-сээр гардаг нэвтрүүлэг юм билээ. Тэгэхээр өнөөдөр ингээд ингэж хэлье. Манай Болормоо багш маань ямар өрөөтэй эдит хийж байгаа гэлээ. Тэрийг нь хөдөлгөө хамтдаа хэлье. Өрөө нь юу лээ? Манай ретритийн өрөө энэ удаа өөрийгөө сонго. Ваа, энэ удаа өөрийгөө сонго те. За, хамт хэлж идэх үү? Яг гоё л үг шүү дээ те. 2 1 Энэ удаа өөрийгөө сонгоорой. Гайхалтай.